Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн 20 дахь дугаар эхлээд бэлэн болсон байна. Студиуд Ваяwas Ямбок 3 дээр нэмэх нь онцгойгийн хоёр зочин үргэлжлэн ирсэн байна. Лигийн 5 удаагийн авраг. За тэгээд мөн лигийн тэргүүн тоглогч манай одоо дархны хөтлийн одоо ер нь олон нутагтай тий. Ууга маань хүрэлцэн ирсэн байна. За би одоо болдогоо танилцуулах уу. Яа. За дээдлигийн 4 удаагийн авраг, 2 удаагийн мөнгөн медальт, 2 удаагийн хүрэл медальт, оюутны лигийн 2 удаагийн авраг, мөнгө хүрэл медальт, оюутны лигийн 2 удаагийн MVP, Slam Dunk-ийн 3 удаагийн авраг, за бүх Монголын шидэгчдийн улсын авраг. За тэгээд насан туршидтын мөнгө хүрэл медальт, за залуучдын алт мөнгөн медальт. За тэгээд улсын шгшээвагийн тоглогч Батагийн мөнгө бол олон улсын хэмжээний мастер. Воо. За тэгээ бас амар танилцуулж штэ. Тэгэхгүй яах. Чи ер нь орог танилцуулга хийгээр болсон юм шүү одоо. Одоо танилцуулаараа жоохон дагнаач. Танилцуулах Наа шин шимшээ суугаад байр салхи хоёлаа. Дандаа. Энэ дэшэл яваад байгаа. Ваа нааш налаад байгаа. Хайз яах юм гэсэн чи ханаас авах гэсэн чи. Дээр гэдэг төрөөс. Эйгөө. За тэгээд ямарчсан урилга хүлээ авч үргэлжлэн ирсэн хоёр найзтай маш их баярлалаа. Одоо зүгээр ингээд гоё халуун яриа өрнөх байх гэж бодож ин тэгээд мөн ч хүлээлээ дээ. Яа наад ч орцоо. За ер нь бол яриагаа шууд шоу тоглолтоос эхлэе те. За тэгээ. Сая одоо шоу бас маш гоё хоёр тоглолтыг хийлээ. Тэгээ ер нь сэтгэл ямар байна? Төө за ямарсан гурван найзынхаа урилга ингээд битэрийг өрөөд оролцуулсан маш их баярлалаа. Ерөнхийдөө бол сошиал дээрээс хараад байгаа. Үзэж байгаа юу? Тий, ерөнхийдөө хараад байгаа. Яг тухтай бас бүр ингээд үзэж бас бүр юу яагаагүй. Ерөнхийдөө бол хараад явсан ингээд урьж оролцуулсанд баярлалаа. Шгшээваг маань бас амар чухал тоглолтын дээр бас сая ойрхон хоёр тоглолт хийчихэд ирлээ. Нэг нь Гуамд, нэг нь Монголд хийлээ. Тэгээд ер нь бол агуулгын хувьд бол би бол маш сайн тоглосон гэж бодож байна. Тэгээд бүх тамирчид болон тэр арай алба те. Бүгд бол маш сайн ажилласан, маш сайн тоглосон. Бэлтгэлийг бол бас их богино хугацаанд хийсэн шүү дээ. Сая бас дээдлигийн юугаар багууд дээр бэлтгэл хийж байгаад бас богино хугацаанд бэлтгэл хийгээд тэгээд Гуамд очиж тоглолцоод 11 онооноос дээш очих байсан бол яг 11 оноо дээр өстой нэг ёртой юм шиг ч гэдэг юм уу те. Яг тэр оноо дээр яг л тэр оноо дээр ажиллаад. Тэгээд тэр нэг сүлд самбараас бөмбөг авалт гэдэг юм дээр ялтчгүй тэр нурууны бас ялгаа. Манай монголчин ерөөсөө энэ шгшөө гэж ерөөсөө гол юмчил ерөөсөө нуруул төвийн тоглогчинд байрлал ерөөсөө маш дутагдaltaй байгаад байгаа. Тэгээ бас Америкаас хоёр хүүхэд ирж тоглолоо. Маш мундаг айгуу сэтгэл зүйтэй. Ер нь бол би бол бас ингэж тоглоно гэж бол хувьдаа бол бас хараахан бодоогүй байсан. Сансныг бол над бол ер нь бол 100% сайхан тоглосон. Хүлээсээс тавьсан тий. За угаа гэвд. Миний хувьд ер нь маш сайн тоглосон гэж бодож байгаа. Яг хуу үзэл омгшоол суужлаа. Тоомыгоо хараад одоо бид нартай тоглож ирснээс бэлгүүл биш тий. Гуамтаа тоглоход ихний хагас айгуу сайн тоглосон. Сүүл нэг ганц нэг факт гаргасны стац бол хамаараа тэгэл бахархаас очлаа шүү дээ. Харин манай яг үеэс те. Төлөөлөд одоо бас байгаа нэг нь тоглож ийн гэдэг чинь бас бахархал واخгүй те. Тийм шүү дээ. Одоо шгшээд юу ярих вэ те. Залуучууд маш сайн болсон ур чадвар нуруу туруу би хаа гадаад суржуулагч гэл зөндөө бас тий арай хангамж юмнууд бас бүх юм гоё жигдэрч ирж байна те одоо. Ер нь тэгэл ахнаар бидний юу ингээл шатал юм чин тэгэл ингээл явагдсмал болон сайжирч байгаа юм. алхам гэж яваад байгаа шүү дээ. За тэгвэл манай хоёр ер нь анх шгшээд яг хэдэн онд дуудагч. Тэгээд нөгөө яг тэр дуудагдах мэдээг яаж сонсч ив одоо ингээл ер нь бол манай подкастын маань оролцогч нараас бас ихэнхээс нь асуудаг те. Одоо тэгэнгүүт ингээд гой түүхүүд яригдж жишээлбэл Төмкөгийн шгшээд дуудагдахын одгийг дамжуулж исэн ч гэдэг юм уу те. Монгол улс дуудаж байна. Ингээл залгасан гэж аахгүй бат гэсэн Төмкөө. Гэх мэтчлэн тэгэхээр анх нөгөө дуудагч исэн үеэс нэг яриад яваа.
Хамгийн анх 2006 онд жижиг дэшаах. Энэ Дохагийн Азийн наадмын үеэр фак огш ирсэн багт. Надруу жижиг дэшаах яриад. За шгшөөгийн бэлтгэл дээр хамрагдсан шүү. Чамайг ингээд шгшөөг дээр дуудаж байна гэж дуудсан. Тухайн үед чинь тэгээд би чинь ерөөсөө оюутан болоод 2хан жил болцсон. Цэврийн огш дээр бэлтгэл сургалтаа хийгээд явж ирсэн. Тэгээд би сайн мэдэхгүй байна. Манай багштай холбогдоо гэж хэлсэн. Тэгэл нэг 30-40 минутын дараа л дашаах залгаж байна. Өдөөс өмнө хийсэн. Багш чи хэлчлээ. Тэгээд өөрөө бэлтгэлд хамрагдаа ирэн шүү гэж заа гэл. Тэгэл тийм шгшөөг дуудагдсан гэл бөөн баярл сургууль дээр өөрөө 6-аас бэлтгэлтэй шгшөөг бас 6-аас бэлтгэлтэй шүү гэсэн. 3 гээл сургууль дээр очиод сургууль юуны багшийн өрөөний дэргээр жоохон заалын дэргээр эргэлдээл наан цана гэл яваа гэсэн. Тэгэл багш мөн ямар өөртөө ирсэн юм хөл та гэсэн. Харин багш хичээлтэй гэж байна. Тэгээ байжсэн чи багш дашаах ер нь бол яриад хэлцэлээс юм л л тухайд. Тэгээ яриад байсан чи багш мөнх бол дээр Тороск шүү дээ. Октодын бэлтгэл 4-өөс ордог гэсэн. Би 3 очсон. 6-аас метр. Торскот ч бол дэрүүгээр байгаад байсан. Тэгэл октодын бэлтгэл ороод биш орж аваад байсан. Тэгсэн чи багш яасан бэ нэг эргэлдээд хайхлаа маань гэлсэн. Үгүй багш дашаах ярьсан уу гэсэн чи. Ямар дашаа гэсэн. Холбооны нарийн бичиг гэсэн чи. Нэг ярьж лээсэн гэл. Тэгэл багш юм хэлдэг. Нэг аашаахгүй. Тэгээ аашаахгүй тий. Тэнгүүт нь бахаад нэг 10-20 минутанд байж. Үгүй багшаар нь шгшээ баг дээр дуудагдаад ингээд бэлтгэл сургуультанд хамрагдаад ирээч гэсэн чи. Угаасаа л тэр юм чи мэдж байгаа шүү дээ багш чи. За минийх одоо бас арай болоогүй баха. Шал дэмий тий. Очоод шал дэмий ч яах вэ? Ер нь бас тэр юм чи нэг хаана байгаа шүү дээ. Одоохондоо бас арай болоогүй баха гэл. Тэгэл тэр 6 оны тэр юун дээр дуудагдаагүй очоод 2007 онд эрхүү явсан ш цэвлээ. Тэгээд 6 оны юм дээр очоогүй. Тэгээд очоогүй. Шгшээ дээр очоогүй. Багш болоогүй хэлээл тэгээд би ч за окей. Угаасаа л үгүй багшаа тийм байхгүй би явна шгшээ дээр очино гэх ямар ч тийм. Тий угаасаа боломж ч байхгүй. Тэгвэл угаасаа мэдж байгаа ш. За болохгүй мэн да. Шиг угаасаа багш мэдж байгаа. Угаасаа цаг хугацаа нь болохоор л тэр дуудагдах байх гээл. Тэгээд 7 онд намар 8 сард ч үлээ хичээл эхлэх байх үед дуудагдал. Тэгэл эрхүүрүү нэг Солонгос нэг энэ хойтлын эрхүүгийн баг нэг 3-4 баг тоглодог тэмцээнд 2007 онд явал энэ цэвлээ бас хамт явж ирсэн. Тэгжил анх шгшээ яг албан ёсны бүрэлдэхүүнд орж энэ эрхүүрүү богоноор явж хилэндээ салах шгшээ өгдөө дуудагдчихсан да. Улаан нөө бодод Монгол хэмжээ тийм. Яг бэлтгэл дээр ирсэн чи багш юу яагаад алей за хин бүдэ болдоо өдрийг дуудатхаа гэн. Яасан багш гээд бид гурав орсон. Алей та над яг бэлтгэл эхлээд дөнгөж халаалт хийх гэжсэн байхгүй. Тэгсэн чи багш дуудаад алей та гурав на хуцаа солиод тэр тамирын дээр яваатхаа гэхгүй юу? Яасан багш гэсэн чи. Зүгээр тийч очиотхоо бяхлаанууд тэр нэг шгшээ мэгшээ чинь юу ч гэнэ нэг юм дуудаад байгаа юм байна. Очоод тэгээд нэг олигтойгоо шиг бэлтгэл хийгээрэй. Тэгээ анх очиж ирсэн. Тэгэл анх тэр тэмцээнд шгшээ өгдөд дуудаж явжсэн да. Бороо. За миний хувьдсан тэр 2007 он тэр эрхүү дуудагдсан. Дээлээ би мдээгүй нөө. Энийг баг. Орон нутгийн хүүхд юм чи яахт. Тэгэл дархан тэгэл цаашаа хөдөө гадаа явцсан. Тэгээ ерөөсөө мэдээч өнгөрсөн байхгүй. Нэр дуудагдсан байна гэдэг. Тийм шүү дээ. Тэгээ дараа нь тэр чинь 2000 тухайн үед ирээг байж 2008 онд шүү дээ. Нэг Японы Нагая явах лөө. Тэр шгшээ дуудагдана пак хөш тэр бэлтгэл хийж байгаа даа. Японд руу явчихсан. Мэдээг хинээс сонсч ирсэн. Холбооноос л зүгээр зарлцсан байлуу нэр. Тийм л дээ. Яг тэгж нэг амар хуцмцаар залгаж хэлсэн хүн байхгүй хаа. Зөв. Өрөөмөрөнд дуудаж хэлээгүй те. Өрөөмөрөнд дуудаж. Цаг хугацааны үед ойрхон л юм байна те. Яг л нэг жилийн наан цаанал юм биш үү? Ер нь баг зэрэг мэрэгч дуудаг. Тэгээ тэр 7 оны өндөр уугагийн нэр байсан байхгүй. Тэгээ уугаа өөрөө ирээгүй. Уугааг бүр 90 сурвалжлаад наа чи олдог байхгүй юу? Харин орж тэр үеийн тэгэхээр дөнгөж утас моц чи ер нь 7 оны үед ч юм бол яг сүлжээ мүлжээ бас л яг тийм л төр үе байсан шүү дээ. Уугааг бол яг сайн зам бэ. Бүр 90 сурвалжлаад болдог. Тэгээ олдог. Тэр чи яг 100 шүү дээ. 100 баг наадмын ар дээр л баг шүү. Наадам дөнгөж өнгөрөөл баггүй. Тэгэхээр чи байхгүй. Наадам болж байгаа. Дархандаа л тэгэл. Штаг гээл. Суугаал. Тэ. Суултаа хийгээл.
Корректлээ загнууллаа. Угааг яг тэгж ярьдаг байсан шүү дээ. Амар их тэгж станк нөгөө суулт хийдэг. Угаас тэгээд ийм амар биеийн хүч мөчийн хүл гар марна ийм амар өндөр өсрэлттэй энэ төр гэл бидрийг яг нэг оюутан багт яг. Үгүй яг тэр чи юу байхгүй. 9-10 дахь ангидал ер нь 9 дугаар ангидал яг дарахныхаа шигшээд багшийнхаа удирдлагын дор ашиг тэмцээн явж байгаа байхгүй дуудагтаад. Тэгэл ганц нэг тэмцээнд яваал яасан чинь нөгөө багш анхаарал бэлтгэл хийж эхэлнэ шүү дээ. Тэгэл Батнаран одоо нэг обоно манай үеийнхэн биш үү? Бид нар бэлтгэл хийдэг тэгэл голцоо тэгэл Батнаа битүүл томж үлдэнэ. Батнаа ч нэг амар нэг махрон тухай үедээ амар тийм зоригтой гэх юм. Би ч одоо юу лиг мигийн тамирчин болно гэж бодооч хөө тэгэл ямарцсан тэгэл багшийнхаа хий гэснийг хийгээл. Тухайн ч нөө суултал хийж байгаа. Хийгээл мэдгүй юм чи яах юм те. За суугаа чи суулт хийх ёстой. Энд суугаал. Тэ энд суу очиод цээж чахмах гэхэд зүгээр бушуухан тэрийг хийж ачаал нөө зааланд ороод бөмбөг өрхийн л төс бол байх юм чи. Тэрний хүчинд чи 7 жил өсөрсөн дээ. Яа. Гой өсрөө штэ. Тэ. Бас манай он чи. Уугач нөгөө хөлөндөө хоёр талд уугач гэлтгөө болдоо уугаа хоёр ч юм бол хоёулаа нөгөө хоёр дээрээсээ шүвчэрдэг, нэгээсээ шүвчэрдэг тий. А би ми ч болохоор зөвхөн нэг хөл дээрээсээ л өсрдөг. Хоёр хөлнөөсөө баг өсрээд шийдэнднээс чүвэ нэг барьж байгаа юм яаж. Биш болооч болиулч юм байсан уу? Гүү биш болвол тэг хөнгөн гэл хүмүүс яриад яг тийм байхгүй шүү дээ. Хөлийн нагаал. Оншлоод гаднаас. Тэгтээс ойлол маяг үзтээ. Маяг бишээ нэг тэгэл тэг жингсгээл тэгэл. Яасан нэр цагчуудын тэмцээнд сургууль. Тэр яг сая бүр болиулын All-Star-д орсон явж л чи чинь. Харин Оо тэг тэнд удаад очиод тоглосон. Манай хангаа ураг маань бас даваад болиулч тийжсэн төс гэл аваалцсан шүү дээ. Минэс жоо үзэгт хийж байна. Хаалт маалт хийх маягтай байж байгаа тэгэл. Болдооч яг болио зохорнаач яг шал таац. Өмнө гоохын ер нь гайгүй тийм яг шал таацсандаа их сайн л. Одоо сөөрч бас таних үстэй. Тий. Тэгэхээр яг одоо дээдлийн үеийн бас яг өсөрдөг яг хүн бол бас болдоо шүү дээ. Тэгэхээр өмнө гоохын яг тэр нөгөө эсэн дээр гүйдэг мүдэг одоо тэр нэг уур амьсгалтай холбоотой гэж бас магадгүй бах те. аслагаас удаадаг гэдэг шиг Биш нөгөө нэг танк үлдэг гэдэг шиг байна. Танк нь орсон шүү яа. Юу би бандтай нэг Одоо баг Ярас ийм өмсчил хамгийн аюултай. Гоно бай. Тэ гоно ирчих яг хортойгоо сте. Ингээ суужгаад нэг танк гэж авчаал тэгэл байж. Тэг Гоног чинь би өөрөө тэр чинь 2010 онд бид нар чинь Гуанжуг Азийн нааданд явсан шүү дээ. Тэгэхэд бид тэр нэг өрөөнд ордог байхгүй. Тэгэл өөдөн ш тэнцээ чинь тий. Гоно ч уцаа маажаад нэг бол унтаал. Тэгэл би өдөөл хатгасаар сүүл рүүгээ юм дуурайад чимээгүй чинь дуурахаараа амар зогсгоо амар дуурайад. Жинтэй орж ирдэг байхгүй. Тэг бүр дийлхий болж байгаа. Энэ хоёр нэг өрөө гэхээр бас гунгийн өрөөсөн байгаа байхгүй тий. Эдний өрөө бол бас та. Ер нь нэг өдөрт нэг дунджаар нэг 10-аад орчим үг л хоорондоо солилцдог гэсэн байна тий. Гэхдээ би чинь гэхдээ бас энэ дэрээд юм ярихгүй болж гадуур бас гонод байгаа. Үстэд юу юм уу? За анх ер нь чи хэдэн оны өсөрт ирсэн? 9 дугаар ангид нэг ирсэн шүү дээ. 9 дугаар ангид юм зүгээр заалан төгөө тоглолт. Тэгэл 9 дугаар ангид ирсэн. Тэнгүүтээ хамгийн амар нь тэр одоо 9 дугаар анги юм 10 дугаар юм. Сэлэнг манайхтай яадаг уу? Сэлэнг ар ханга танах тэгээ тоглоод байжсэн чинь ар ханга манай хоёр чинь Сэлэнг шант хоёрт хожигдсон юм гоостэй. Хөтөл үү? Сэлэнгийн хөтлөх. Тэгээд эднийх бас хожигдсон. Тэгээ манай хоёр тавсан хөдөлгсөн зарлж байна. Амар их нөгөө өсвөрийн нөгөө тэр үед чинь тэгээ жоохон бас бүдүүн тавьж амар их тоглолт болтой ойлгомжтой юм шин тоглохгүй гэх юм. Наранга өмнө хоёрын дасгалжуулагч ирээрээ л гэж яваад байц. За ингээд энэ хоёр ямар ч ашиггүй зоноос ямар ч тоглолт байхгүй. Энэ хоёрыг тоглохоо болчихъя гэж. Гэсэн яг тэр хоёр өдөр мөс хоёр коуч ч өөр юм. Гэхдээ энэ холоос зориод исэн хоёр хүүхдийг тоглуулж идэ гэдэг. Хоёр багш нар хүүхдүүдэд тоглуулж идэ. Тэгээ тоглоод арангаа хөжиж байлаа гэж. Анхнаасаа анхнаасаа зөвлөг бадцчихлаа гэж хэлжтэй тий. Тэр өсвөр дээр ирээд тэгэд чинь би яг энкеогш магш дээр тий. Яг энэ одоо тэр Гана яг та хэдэж яг ингээд бүгдийг харж ирсэн бохоо. За ийм тэгээ сэлэнгээс одоо мөөгийн зөөгөж ирдэг гэсэн. Яг тэгэл арангаас нэг танад бас нэг тогтдог нэг Америк явчихдаг үү? Америк бас нэг сүртэй тесэрдэг залуу. Тэгшгэ.
тийм залуу бас байсан. Тэгэл одоо энэ савлгаа мэндэ зэндэ манай бор бата энэ гэл тий. Савлгаа мэндэ гээд. Бор гээд миний найзыг ямар гоё зөөлрөж байна. Тэгээд яг энэ мэдээ тоглоод өсвөрт анхтай гэж ирчихсэн шүү дээ. Тэр 2003 он юм. 4 баха. Тийм бах. 3 4 4 он ч оюутан болоод ирж байгаа юм шүү дээ. А тий. 3 он. Чи одоо 4 5 он 6 он дэвтгсэн. Өсвөр. Гэтэ цэвдээ ер нь бол өсвөрт их насаад арсан гэж ярьдсан байлээ. Харин тэгэхээр 4 5 6. Ууга тэрийг бол сайн ярих байна багш. Тий. Дархан ч огс ороогдно л доо яг яриул. Тэр үед тэр ер нь насаа их гардаг байсан юм шиг үлээ тий. Харин тийм л байсан бэлээ. Миний найз ч одоо сүүлийн үед нөгөө нас даралтаараа нэлээ алдаршаад байгаа шүү дээ. Нэлээ хэрэг сөхөгдөөд болгоо Тий. Нэг дээр болоод тамир дээр дуустдаг. Ордон дээр эхлээд нэг дээр үргэлжлээд тамир дээр дуустдаг. Яг дүүлэртэй тоглоод санаж шүү дээ. Тэр насаад Бадад тийм. Шээ тэрснэг дараатайсэн чи бас юм байна. хамгийн амир нь тэр дэмжээнд дүүнэр нь мултарчаад байгаа нас нь байхгүй тий. Тэгээд ах яваад байгаа байхгүй тий. Манай ахаас эйгөө. Өш анх одоо ингээд харж исэн дурсамжаасаа хуваалцаач нэг. Болдог. Би ч яг болдог тэр нөгөө юун дээр өсвөрийн нөгөө яг тэр саяны болдог ярьдаг тэмцээн дээр чи анх харж байгаа байхгүй юу? Энд чи ерөөсөд ингэж гарч ирэл шийднээс бүр гар нь ийм гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ бааварлаж байхгүй юу? Амар гарч ирсэн нь ингэ дохож мохож ингэж нөгөө нэг юу яахгүй. Зүгж мөхдөхгүй. Дээрээс нь гарч ирсэн зүгээр ховорд нэг шиддэг шүү дээ дээрээс нь. Тэг шидч. Нэг цаанаа нэг наач маяг шүү дээ те. Маяглал тэнцээ зүгээр ингээл ямганаад ахгүй. Гэтэ угаасаа л маяг байсан те болдоо. Тий. Өсөлт тогсолт юм байсан шүү дээ. Гээл ингээд орилж дандаа ингэж нөгөө нэг шахаж байгаа л эргээд ингээд нэг гараараа ингээд хайдсан шүү дээ те. Тэрийг нэг сүртэй хийн манай хүн чинь бүр ингээд яаж яг дээрээс ингээд хайж байгаа юм шүү дээ. Тэгээ тэр үед чинь нөгөө нэг Slam Dunk Monk-ийн юу хийдэг юм чи цөөхөн байл шүү дээ. Одооных шиг хүүхд болгоо ингэж баг дохдог биш те. Тэр чи баг болгонд нэг байна уу зарим багтанд байхгүй. Тэгэл халаалтан дээр тэгж дохгон гуч зүгээр заалчин зүгээр л NBA үзэж байгаа юм шиг. Бас нахиулаа гэл. Тэгээ би ч бас тийч яах вэ бас дээрээс нь сэгсэрж байгаа шүү дээ. Тэгсэн чил энэ надтай яг коридорт нөгөө нэг зөрдөг байхгүй. Нэг байхаа нөгөө индрийн хажуутлын нөгөө коридороор чинь надад самаг өндөрлөн байж байгаа шүү дээ. Ингэж ирсэн. Жоохол бисташ тогооцсон чи. Миний хажуугаар тэгчээ гарч байгаа шүү дээ. Анх тэгж таарсан. Сонсогдол нь хэлж байгаа юм. Хэлж байгаа жоох албаар бүр. Жоохол бисташ. Нөгөө цог авчихсан нэг найзтайгаа. Нүр анханасаа л дараадсан юм шүү дээ ер нь. Тэгчээд би нөгөө ороолоос нөгөө 9 сарын 1-ний өдөр биш 8 сарын 30-ны өдөрч билээ нөгөө хичээл сонгох гээд хороолоос яг нөгөө хороолын авцсан зугаал гандангаараа ингээл уруудал явж байгаа шүү дээ. Тэгсэн чи гандангийн бодол дээр мань хүн зогсож байна. Тэр багшин дээр худалдааны орох багшин дээр авцсан суугаач мэдэхгүй. Тин чи зогсож байгаа. Бараг тийш юм нэрээ. Би тэр автобусын зугаад худалдаа орохгүй явж байгаа. Тэр миний автобусын суугаж. Бараг энэ ласаа дараад урд нь өчнөө авах гэж тэмцээд байгаа. Тэгээ би болдог ямар сургалт орсон ч мэдэхгүй байж байгаа шүү дээ. За энэ нөгөө нэг амар гусдаг, дохдог нөгөө нэг өмнө говийн банд байна гээл ингээл хараал өнгөрж байгаа шүү дээ. Хараал гоё таньдаг хүн шиг санагдаад өнгөрж байгаа шүү дээ. Тэгэл худалдаан дээр ирээл тэнцээ төөрс нэгчээ сонголт хийх гээл ингээл манараал явж байгаа шүү дээ. Тэгсэн чил маньх орж ирж чинь худалдаараа. Дахиад. Тийм. Тэгсэн чинь нэг гадаад нэг хүмүүс монгол хүмүүс таарлахаар танихгүй ч гэсэн амар гоё танихаар тэрэн шиг битээр би нэг айл хэдэн таньдаг хүмүүс хүү за юу вэ мэн гэж битээр зүгээр чи орсон юм уу би орсон гэж хоёулаа юу ингэ яасан хийсэн гэлээ. Манай хүн ч тэгчлээ өө костюмтэй хойно гизгтэй хавтас ёо тэр чирээчээ сонгосон өөр ингэж хичээдэг бүр хизээний тэр юу шиг бүр бараг л очны холбооны дарга шиг юм явж байгаа. Хин ч харсан онцорлох та. Чи намайг бодлоо. Нэгдүгээр курсынхаа эхний семестрийг би бүх хичээлээ 7-оос эхлээд 12 өнгөрөөгөө бараг дуусгаар сонгоцсон байв яг уу. Тэгэл шигшээд ороод юу тэр хичээлд орох. Тэгэл шууд унтдаг болол эхэлж байгаа. Хайр хичээл болно. Хайр хичээл болж байгаа. Тэгж яах танилцчлаа. Уугааг бол тэр нөгөө саяны ярьдаг ордон дээр эхлээд ингэж яваад тамир дээр дуустдаг. Яг аврын төлөө дарах манай хоёр таасан. Наги дээр. Тий. Өдөр чинь чинь бас дээр дор бүгд явдаг тий. Танаахан чинь. Тэгэл ерөөсөө зооноос шидчихдэг. Өстө орж ирэл. Хоёр тал зүгээр тэр чинь халаалт малаалт амар юм бас юм аа тий. Би ч бас яг нэг гიშгээд гаднаас үзэж байгаа шүү дээ. Дундаа өсрөнгөтэй гიშгдэг. Уугаач яг багийнхаа лидер Батнарын хоёр. Тэгээ обооно холбогч нь тий. Батнаа байхгүй шүү дээ. Байсан. Байсан харин. Тэгээд дахин ороогноо би хэлээд байхгүй юм. Тэгээд түүнд ороогдсон шүү дээ. Уугаа юм халзан толгойтой мөртөөс ингээд үсээ ингээд засчдаг. Амар нэг зөвүүн. Тэгээ нөгөө царайлаг юм цагаан залуу байхгүй. Тэгсэн чинь Батнаар нөгөө шийдэн дээр нь дохоод
Тэнгүү за одоо харангааг сонсъё гэдэг нөгөө заал нь ойрлоод би гарч ирэл дохонгууд за одоо дарах нэг манер гэдэг чинь өнгөрөөгөө л байхгүй. Манер тамир дээр юм үзег юм шиг дохсоор байгаа. Тэгэл камерад олоод тохоод байна. тэгээд дарах нэг манайх янзлж өгөөл уугаа байхгүй манайх нилээ хоол янзлсан бас дарах нэг. Тэгээ нөгөө буцахтаа нөгөө Батнаг чинь багш явуулаа л. Жижиг хангах өстэй 50-д хүчээ. Баг өгчлээ. Тэгж лах уугаа гарч ирсэн. Чи тэгтээ амир үгүй шүү дээ. Вай. Миний хувьд бол яг болдог оюутны лигт орж ирэл тоглож явахт нь бүрөө мөрөөл дагж ивч бол харчихсан байна тий. Тэг бүр яг ойрхон босно гэвэл цоомоо бидэд явж байгаа л ер нь танилцсан мэлцэл үзсэн баг тий. Та чи бас энэ тэнд бас их тоглосон шүү дээ. Тэгэл тоглолт Монголд янз бүрийн ядаж л ажлыг хийж нөө байгууллагын хэмжээнд хараа шүү дээ. Нэг салбарт ажиллаж байсан манай авч бас Гүлтийгээд байж л. байгууллагын хүмүүс байж л бүх юм дээр бид нар ч гэсэн байгууллагын хүмүүс ингэж байж л ажил хийж нөгөөдөл чинь яалтчгүй нөө байгууллагаас тоглоё. Тэр үед чинь бас амар байлаа шүү дээ. Лигийн тэдмэд тэгээд ахын байхгүй тэгэл энэ гэдэг хүүхдүүд хамаа Панкал гарч ирээд тоглолцдог. сайхан тоглолцдог. Гурван гарч ирж байгаа манай гуравчаа. Одоо миг гэж Баяраа. Аа. Талигач тий. Тий. Болдоо гурав орж иж байгаа шүү. Ямар баяраа? Баяраа мистер вэ? Жим Энрике. Энрике юу? Энрике. ямар Энрике? Яа нөө. За яг Нөгөө энэ үү? Хин. За За хамаагүй Өөртөө зүтгэн ингээд. яг нэг нэрээ хэлүүлчих дараа айгүй муугаа. тэр нэг подкаст дээр яригдаадсэн нөө за тэр чах. За тэр чи яхаа гэдэг. Угаат бол хүмүүс төр л тий. бас би нагаал танилцал. Ичмээс юм юм л ш та. Most хэд хүртэл сурлаа? 2 жил. 2 жил. 2 сурсан тий. Тэгээ хүмүүнлэг тий. Тэгээ өмөлөөр. тэгэл урилгаар өмнө дөрөв. Яг насан туршдын юм. Хүмүүнлэг үрж юу амар штэ. Тэр насан туршдын юм дээр. Эрдэнэ явдаг нөө насан турш дээр чи. 7 оноос дөрөвч шүү дээ. Тий. Чи ихтэй дахнаас тоглосон тий. Өчигдөр нэг бичлэгээ байждаг байхгүй. Тэгсэн чи гөрөөгш. Дархнаас тоглоно чи гээ. Ороод ирдээ. Яриадсан бохгүй дархнаас тоглоно шүү гэд. Шууд Заач бэлтгэл. гэж угаасаа тийч үгүй гэж чадахгүй шүү багш. Тэгэл яг эрдэнэ өргөгч дуулгачаал ингээл байжсэн шууд бэлтгэл дээр авахгүй өрөөд ирдэг. Гөрөөгш ирчихээл гэсэн чи яана эрдэнэ багшаа гөрөөгш авах гээд ирсэн биз дээ гэсэн чи. Нөгөө нэг хойд юуны 0-ийн өрөөний цонхоор гар зарч байгаа байхгүй. Явахгүй гээд. Тэгээд ингээд харсан чил нэг манай нэг сагсан холбооны Эрка гэдэг хата машинтай яг ирчихжээ. Тэгээ би ч нөө цонхоор гараад яга тойроод хойноос нь харж байгаа чи багшийг. Тэгээ бодож байгаа. За очиод уулзчих гэсэн чи сууж. Ерөөсө уг нь уулзаад юм хэлэх гээд байгаа байхгүй. Багшаа болохгүй штэ энэ чи сургууль соёлынхаа нэрээс бас тоглохгүй л гэж. Суу. Тэгэл тэр чигээр навж. Ер нь тэгээд мөөсөс гарах бас нэг шалтгаан болцсоохгүй. Тэгээд ингээ явцсан дарахнаасаа тоглолцсон эргээд ч гэхээр нэг гим хийцэн юм шиг тий. Тэгээд тухайн ч нэг ангиад солино гээл тийм бодолтой. Тэгээд сольждох гооцсон. За яаж босч тоглох вэ тэгэл. Тэгэл нөгөө талигч уртаа огш манаас багшаа ийм асуудал боллоо гэлтгсэн чил. Тэр чинь манай могжи жижигэ тэрт нь үлээж аваад юу манай сургууль руу орчих гэл. Бараг захирлын юм шиг тэр чинь. Тэр дорн бараг шийдээд байгаа юм шүү. Нэг багшлаг сагсан дуртай багш тийм бас. Тэгээ манай дээд захирлээс ариун өгш. Ариун гэдэг. Тэр өгш чинь мэдгичгүй юм чинь тэгэл болох юм өс болно гэл. Тэгэл яг багш тэр ариун өгш тэр авчиж байгаа байхгүй гэсэн чинь болж байна гэл. Тэгэл хүмүүнлэг чинь жижигэ. Уг нь багтаал байсан л да. Тэгээ дээр нь би ороод ирж байгаа юм чинь жижигэ төгсөө. Ази. Төөжгөө. Тэнүү. Тэнүүнийг байхад би очив. Тэр чинь арай өнөстэй. Монгол Баатар. Тийм Баатара. Яав байсан. Тэр чинь тэгч Яав байна төгсөөд шүү дээ. Хүмүүс гэдэг байсан бол хүмүүнлэг ороод хүмүүс чинь бас хөөрхөн үзээдтэй шүү дээ. Ерөөсөө хүрл авсан билүү? Тэр манай чинь нэг яасан бохгүй. нэг хүрл авсан. Хүмүүс МБМ баг чинь тэр чинь оюутны университет шүү дээ. Нэг хүрл авсан. Университет лөө? Мөнгө лөө хүрл харин мөнгөтэй. хүмүүс чинь тэгээ гараад ирсэн бохгүй. Нөө нэг МБМ чинь байх чинь цогаах дасгалж болж игээд. Тэгэл Эрдмөр багш чинь нөө нэг лигдэл ач холбогдлоо нөгөөдөө аваа тэр манад. Университетээр ягаад гарч нөгөө нэг худалдаанд хожигдчихсэн шүү дээ. Бас залуучуудаар илүү тааж юмсан. Залуучуудаар чинь дарханд мөнгө авчихсан шүү дээ. Мөс хожигдоод. Мөнгө чээр тэгээд гараад нэг хэсэг бас. Цогоох нь худалдаан дээр нөлөөлсөн тий. Тэ. Би ч юу Азийн мазаг дагалжвал. Азийн бас хүмүүлгээс байсан юм Тий шүү дээ. Манай жинк. Тийм шүү дээ. Хог гаргахгүй шүү дээ.
Юу чи юу гэж хог Азиг гэж чам уу сая. Огны бөмбөнд. За тэгээд дугаар 20 маань ивент тэтгэгчтэй танилцуулчих. Тэгээд ивент тэтгэгч спорт дундаа Powerade уугаараа guys. За мөн агаарын шимийг айл бүрт цэвэр хүчилтөрөгч Oxygen. За мөн ивент тэтгэгчээр оюуныг гэрэлтүүлэн дидиш. За тэгээд хамтран ажиллагчаар Тодгөл зөрөөтэй TG brand. Тэгээ хоёр найзынхаа дугаар зориулаад бид гур бас нэг юм тусгай чиж чамаас. TG маань юм гоё гэж гисэн. За энэ Oxygen бас яриан дундуура хэрэглээд байгаа. Яг одоо энэ тамирчид одоо энэ ерөөс 0-оос эхлээл ерөөс ямар ч хүүхд хүүхдээс хавлаад дээш ерөөсөө хүчилтөрөгч учраас 4 таад гарцаа өөр баахан. Одоо 0 хүрдэнэ. тэгээд юу яадаг гэж хараа. хандлаа гэж. Нэлх хүүхдүүд нэг унтж чадахгүй ингээд хөлтөрч мөлрөөд байдаг шүү дээ. Зүгээр орчин дээр ингээд дээрээс нь ингээд ойрхоо. ингээд хүчилтөрөгчийн цацаад өчгөр авж ийн гэж юм. За энэ нь утаа өнөртөө энэ хэрэгтэй л юм байна да. Энэ өстөд мангар хэрэгтэй юм лээ. Тоглолтын үеэр ч гэсэн тий. Тийм том шиг үеэр бас нэг тэгж Гэхдээ бас савлгаа бас өөр байна гэсэн үү? Утсан баг шүү. наа чин одоо ингээд том савлгаатай нь болохоор 8000-ых 0.5-аар савлсан нь бол 5000 гэсэн мөлий тийм. Бүх одоо энэ CU, GS тэгээд энэ Mon Center-ээр зарагдаж байгаа. Тамирчид мэмэрчд бол тоглолтонд тэр 0.5 жижиг юг аваад явж байгаа тий бас. Тийм. Иймийг авчаал доороо тавьчихад тэгэл энэ бол Кофений орондоо. тийм. кофений Ер нь бол энэ нөгөө зүрхний нөгөө пульс те яг тэрийг ингэж нөгөө тамирчдын чи амар өндөр болж байгаа шүү дээ. Яг ачаалын үед тоглож байхад те хит ингэ засчингууд тэр чинь ингэ буугаад ирчихлээ. Би нөгөө хоорондоо хийдэг Эрүүл мэндийн мэдлэг бүр амар академик төвшөнд төрсэн байна. биш энэ нөгөө дууч нөгөө жахтан төгсгөл маа найз гэдэг шүү дээ. Маа найз жоох одоо бид бүхний найз одоо дуучин те цаад чинь бүр энийг энэ ч бүр үйлдвэрлэж байгаа учраас нөгөө хуруунд хийдэг нөгөө юм Яг бүх юм Тэрийг бариад явж байгаа. тайлбарлаад нөгөө туснадах хүчил төрөгч одоо нэг зүрхний зохилт энтрийг хэмжиж ягаад за чиний одоо яг юм байна. Чи наатаг ингээд нэг хэрэглээд 3 удаа ингээд сороотохдоо тэрний дараа яаж өсч буурах нь гэдгийг харахад бол яг л буудгал юм байл. би бүр цэвлэг ингээрээд өөрөө хийгээд байгаа юм болов гэж бодоод байна. Амар талаа. бас магадгүй шүү. Наа чи юу ч хийж Юу имжлдэг гэлээ нэрээ. Энэ нэг Юу ч хийж магадгүй наач ơi. Насаа дарж исэн хүн штэ. Амар ядаргаад. хамгийн гол нь энийг би ингэж амар гоё яриад байгаа нь үнэхээр нэрээ хүчил төрөгч одоо ямар хэрэгтэй байгаа лээ те. За гадааны орчны бохирдлоос гадна тэр тамирчдын тэр нөгөө нэг юу одоо хүүхдүүд гэртээ одоо офис дээр одоо цогоо онгойлгож чадахгүй байгаа манайс офис дээр зүгээр нэгийг тавьчаад 3 хоног энийг хэрэглээл ингэчээ сууж явах тэгэл эрүүл мэнд Яг одоо энэ ийм юм гэсэн. Яг одоо энэ савлгаатай ингээд нэг 80 амьсгал 80 удаа. 80. Яг тэр нөгөө хин тэр жавха тийшээ одоо нөгөө дөөрөө мөрөнд дууч амар амьсгал байгаа шүү дээ. Тэрний 80 амьсгал гэж авах биднийхээр бол одоо нэг 160 маар. 200 өгөх юм шиг байгаа юм бол жижиг мэдээж тэр амьсгал амар байгаа шүү дээ. А тэгээд спортын тамирчид бол ингээд яг тасал хөдөлгөөн хийж чадаад цацах юм бол нэг өдөртөл ер нь дуусчихна. Зүгээр энгийн хэрэглэгээр ингээд цацах юм бол нэг 2-3 өдөр болох хаа л. Сая тэгсэн юм бэл. Нэг шгшөөгийн тоглолтын үеэр half time-аар бүгдэнд нь дарааж өгөөд тэгээ яг энийг яг ингээд цацууж масуул тестэлж үзсэн юм байна. Тэгээ ер нь бол бас нэлээд үр дүнтэй байна л гэж гэсэн. Тэгээд одоо энэ нөө савын болохоор дуусчаар нь буцаад 504-өр. Тэг Монсын бүх салбар эмийн сангууд дээр шууд буцааж өгөөл хуучны манусын нөгөө шилж чаддаг байсан шиг шууд саваа явж өгөөл 500. Тэгээд ингэ юм хөгжөөд гоё болж нөгөө тэгээ уламжлал гоё болоод байна. Одоо бид эдийн үед чинь нөгөө нэг ус байвал баг их юм байсан шүү дээ. карантин усаар л Карантин Чүүч байсан шүү дээ. Ер нь бол тэгэл сургууль дээр тунгаагч мантон бузар тий. тийм шүү дээ. тунгаагч ингэ Булангийн нэг тунгаагч үзэж байгаа бол ядар. Тунгаагч бас гоё шүү те. Гоё мантан буус те. Мантан бууснаас гадна манай талигач та те. Мантан бууз нэг хазаалстаа кэч ба шахшаа. Кэчвж гэдэг. Би бодлоо тэр үед зөө мантон бус ингээд аавна 80 төгрөг. Ногоон тушил 600. 80 төгрөгөөр мантон бус. 4 мантон бус аваад нэг ногоон тушил аваад яг цай аваад 1000 төгрөг таардаг. Тэгэл ихчд кетчуп мантон бус кетчуп бол явахгүй шүү дээ. Тэгэл ерөөсө кетчуп шууд 2 хуугаар найруулаад сэгсрэл өгч юм. Нэг бүтэн кетчупыг 2 хуугаар жоох уусан. Хоёр төгс шингэлээл базаал өгдөг. Тэгвэл би тийч тоохч. Арилжуулаад баг таад өөрснөө баг арилжуулъя. Бид нар баг өөрсдөө баг арилжуулдаг юм яагаад байна. Тэгж л цаг үе тийм байсан чи одоо ийм болцсон байна шүү дээ. Тэгэл одоо энэ миний чи ингээ тоглолтын дундуура гс гээл явж яхана шүү дээ.
Тэгээ одоо Powerade бас шүү дээ нөгөө яг Erzberts Тий. яг ингээд бэлтгэл хийж байгаа. Бэлтгэлийн үеэр хөлсөөр алдж байгаа бүх дөрвөн төрлийн Erzberts-ийг буцааж Powerade угаал ерөөсө оксиженээ засаал явж байхад бол одоо ер нь миний хоёр найз одоо сүүлийн жил стад Тэг гэртээ амарч одоо дид ширээ 600 доллар тавьж спортын сувг бас үзээ. ингээд холбож байгаа. DD-шийн 607 чи одоо Дидиш маань тэр супер вакцины идэвхжүүлвэл тий. тий супер багцаа идэвхжүүлээд 600 доллараас сувг спортын сувг нээж байгаа юм дидиш. Тэг юу нэг тийм спортын сувгтай. Нэг багцтай байгаа штэ тэнгуү тэр супер багц гэдэг идэвхжих юм бол шууд дагалдах сувг нь ороод ирэх юм бэл. Тэгээ подкаст бас гарна гэсэн үү? Тэг юу нь мар тэргүүр Одоо ингээл манайхтай хамтарч байгаа байгууллагууд ингээ хараад ангууд дандаа яг гоё нөгөө юунууд болчихж байгаа хөх тий. Жишээлх юм бол манайх ивент чинь ихэд тэр гоё спортын сувгтай тий. Спортын сувг нээж байгаа, шинээр нээж байгаа тий. Одоо оксижен ихэд чинь л ингээл яг хүчил төрөгч эрэхтэй Powerade алдсан эрдэс бодис ч гэдэм үү. TG Sport гээл тэгэхэд чинь л одоо ховц хэрэгэл сакстай холбоотой лининг гэхэд чинь бас ингээл манай хамтрагч нар бүгд л яг сакстай холбоотой байгаад сакстай холбоогүй ч гэсэн хамтрагч нар бол ер нь манайхтай хамтрахад бол нээлттэй байгаа шүү гэдгийг одоо бас та яраарай. Бид яач вэ? Болцсон боостой миний найз. Шал өөр Үнэхээр болцсон ийм байгаагүй байхгүй. яг 2004 онд аргаагаас орж ирж байхад бас эвгүй шүү дээ тий. Арангаас баг хөлөөр орж ирсэн юм шүү. Өгөөж мантан бос биш. Такси унаад байхгүй. Өгөөж өшөрч бас класс байсан шүү тий. Хичээл орж ирсэн юм шүү дээ. Тэгээ зөвлөг тэгж ярьдаг гэсэн арангаагаар хөлөөр орж ирсэн болохоор ийм бяртай байгаа хөлөө тэргээ тэгж ярьдаг гэсэн. За удлаа. Арайс тэгж яриаггүй гэж. За ашигаш. Тоглосон. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч хайртай бүхнээ хамгаал. Цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн дидиш. Хамтран ажиллагч Todd Gills TJ Sport. За тэгээд хэдүүлээ ямарчсан яриагаа өргөжлүүлээд нөхөрлөл рүү жоохон гатгая те. Тэгээ ер нь одоо юу гэдэг за би бол ингээ анзаарахтаа нэг юм хоёр өөр баг ревал маягийн хоёр багт тоглож явж исэн хоёр залуу хизээ ингээ амар салж хацахгүй баг гэр бүлийн хоёр шиг болтлоо. Данс нь нэг болтлоо найзалж ба. Гэсэн үг байхгүй. Та хоёрын чинь санчри яриад байгаа нэг байгаа шүү дээ. Мөнгө цуглуулсан чинь ууга болдоо гэд хамт орж иж ирсэн. Тэр үрдлээ найзаж нөхөрлөө. Тэр төвгөөс байгаа яа. Хизэнээс эхэлсэн ер нь. Ер нь бол уугааг бол анх би 2004 онд оюутан цэвэр өгч яа өсвөрийн тэмцээн үз. Тэгвэл хэлж авш. Дорногов, Дархан, Эрдэнэт энэ гураас л хүүхдүүд ирнэ. Тэр Дорногов, Дархан, Эрдэнэт тэр өсвөрийн хүүхдийн тэмцээнийг хардаг. Тэгэхэд ууга батна хоёрыг цоож байгааыг харчихсан. Цоожод Дорноговоос ууга батна хоёр Дарханаас тэгээ за энэ ийм хүүхд байгаа юм. Багш яа үүз тэр өсвөрийн хүүхдүүд зарааж наад хүүхдүүд ч одоо орж ирнэ. Тэгээ үдчихсэн ууга батна цоож байгааыг тэгэхэд би харчихсан. Тэгээд цоожоош нь тэр жил шилдэг болдог гэсэн санагдаад байна. Тэгсэн. Уйлаад цоож бүр амар шартаа уйлаад тэгээ шилдэг болоод тэгээ ууга батна гэж тэгээ багшд очиж. Цоожол уйлаад байна уу те? Тэр нэг шар нөхөр үйлдэл ямар ч гэсэн тухайн үед л тэгээд багшд очиж за энэ ийм хүүхдүүд ийм газар байх шиг байна гэдгсэн чи тийм үү. Тэгээ яг намар хичээд ихэдгээ яасан чи бүгд мөст орцсон ба. За Эрдэнэний тоглолтыг үзег юм уу? Эрдэнэний тоглолтыг үзег үү юу? Эрдэнэтийн тоглолтоос тэгж яхаар хүүхд байгаагүй байхгүй. Тэгж амка би энэ ч бидэрт ороод ирсэн Эрдэнэтийн тоглолтод яг тэгж яхаар хүүхд байгаагүй. Бас финал жил аврагтай тоглолт тэрийг л бидний очиж үзсэн. Багш хүүхд хараадаг. Тэгэж анх уугааг харчаал. Тэгэл 2004 онд бид чи Skytel компани Skyhouse гэж биш үү дээдлэг рүү орсон. Тэгэл манай чи мөс рүү орсон. Тэгэл оюутны лигийн өмнө дээр тараа. Тэгээ 5-аас 6 онд ч нөгөө сонирхчийн тэмцээн оруулахгүй. салцсан те. Гэт бас хуваагаад Цааш л тоглосон шүү дээ. цаашод чинь Дээшээ тоглоод эдгээр чинь бүгд доор бид ч гэсэн багштай яриад багштай өнөөхд арай болоог байна энэ жилдээ оюутны залуу шууд орчих гээд. Ой тэгэхэд уугаа дээш тоглоо шүү дээ. Тоглоогүй. Чи оюутны лиг тоглосон юм уу? Тэгэл 2006 онд яг бид чинь 5-7 өмнө ингээд 5-7 тараас явлууд гэдэг баг. Ичнабатэр даах яагаал. Тэсний 6 оны 50-ны оюутны үнэсэл нааданд явж явах чи яг нөгөө цэврийн багш урдан дээдлийг энэ төр гэдэг бас холбоотой байж тэр нөгөө зардал мөнгө шийдэж өгөөд орон нутгаас юу байгаа. Тэгэл 5-7 тараас явлууд гэдэг баг бүрдээл. Тэгэл
Гэсэн чинь уугаач харааг харцах гээд ирж байгаа юм чи. 2006-аас 7 онд. Тэгэл яг тэн дээр чинь ерөөсөө тэгэл би чи яах вэ бас нэг жоохон ингэж аа хөө хаагаал ингээл жоохон дээр мэрээс нь авчих юм бол ингэж жоохон Үдэлт Тэ өдөлт явал тэгэл эн чин нэг тийм талбай дээр нэг юм гарахгүй шүү дээ. Юм ярихгүй тий. Хийх юм хийчихлээ. Би шин жоох юм. Тэгэл манай хоёр ч аврагын төлөө тоглоол төвшөө хацаад байдаг гэж шүү дээ. Тэгэл аврагын төлөө тоглоол тэгэл тэр 6-7 он тэгж дуусаад тэгэл шгшээ өгдөр дуудагдал тэгэл 5 дахь тараас чинь нэг мөнгө нэг хүрэл аваад яг 9-10 онд хасруу орчих. Бутралт явсан тий. Тэгэл багш дээр очивол бас л үүдээр нь эргэлдэн. Багш бол хүнийг бол үнэхээр уншина. Яг үүдээр нь яг нэг 2 эрэхтэл цолмонхоо бас байсан. Цоомоо битээр яг цоомоо харцаг руу явахгүй бол би яг хас руу бас харцаг бас надад хэлсэн. Хас харцаг гэдэг. Тэгэл яг үүдээр нь 2 эрэхтэл. Та яшаа яах гэдэг нэг эргэлдээд ороод ирлээ. Ороод яас хэлэх юм байгаа юм. Багш шууд хараад уншиж байгаа юм чи. Цоомоогүй харин тийм багш одоо ингээд ийм асуудалтай одоо харцаг баг руу ингээд гэсэн юм. За. Чи яашаа явах гэж юм. Агшаар ингээд асын үлгүүдээс ингээд. За миний хүүхдүүд одоо тий хийх юм хайсан одоо сурах юм асуусан одоо тэгээд мэдэх юм мэдээд авсан. Одоо тэгээд би юу хэлэх одоо тэгээд стетргүүдэд жигүүртэй амтэн ч гэсэн ер нь ямар нэг юм чи ингээд яах юм бол ингээд өөрөө яадаг юм чи одоо өөрсдөө шийдвэр гаргаад тэгээд зөв яагаад сайн үнэлэгдээд сайн тоглоод явж байвал багш нь баярлнаа миний хүүхдүүд одоо сургууль соёлтой тоглоод юм байна ингээд яагаад сургууль соёлох технологи хатсан ч одоо ингээд хийх юм хийгээд ингээд сургуулийн дээр өндөр гаргасан чи ингээд яв. Тэгээ хааст очсон чи Тасгээл ороод ирж байна. манай тас хараад жан. тэгэл гоно болоо штэ. Тэгэл нөгөө яг шал өөр ертөнц рүү одож. Худалдааны ид чи ерөөс яг худалдаанд л юм вакуунд ерөөс яг байдаг байсан бол шал өөр ингээд юу ороод чорчин. За нөгөө Андре Ричко тэгэл дайнд тэгэл сайна гэл ингээд автомат гэл талтлын ингээд юм шинэ юм дээр гоно. Тэгэл уугаач ороод ирсэн бас. Тэгсэн манай хүн дундуур бас нэг бэлтгэл ихс таал болцсон. Тэрийг тэгээ өөрөө ярина. Тэгдэх хөө. Тэр чи би ч одоо 6-7 онд анх харааг харцагт орчихсон шүү дээ. Тэг чин л энэ чинь яваас тий 50 байхгүй. Манай найз ч амар дург байсан шүү дээ. Ерөөсөө нэг бөмбөг авчаал зүгээр хэлэхгүй. Би ч яг тэгэл яг мөрөөрөө яг хийх юм хийгээл явчихна. Тэг чи. Тэгээд тэр жилээ ягаад бас би ч яг харааг харцагт тоглож байгаа бол бас хас руу орсон юм. Хас дээр ороод тэгээ яг нэг чинь 8 9 онд чинь цогоох чинь пак хөштэй юу гэдэг үсэн шүү дээ. Шгшээгийн. Яавн гэдэл яах вэ жоохон найрж байрал тий. Тэгэл яасан чи хуучин бага яхаар жоохон буруу юм хийсэн юм шиг. Шийдвэрээ буруу гэдэг харагдсан юм шиг санагдал бас. Тэгэл за бас арайч болохгүй юм байна да гэл. Тэгээ буцаад харцаг руугаа явах гэсэн чинь тухайн үед тэр бол гэдэг амар сонин шүү дээ. Би чинь Батнаа тэр 10 дугаар орол ойр хойрхон байр түрээсэлдэг. Нэг бие өвдөл байж байгаа. Гэртээ халуурсан. Тэгсэн чинь Батнаар чинь цогоо Батнаагаар намайг болцсон. Ирж уулзж байгаа шүү дээ. Тэгж болохгүй болох гэсэн. Үгүй нахаа би буруу сонголт хийсэн шиг юм бас. Бага ингээ хаяа явж чаддгүй. Яг л нэг болдог илдгээр нэг хастаачгаш бас нэг шинэ ертөнцтэй. Харцгаасаа гараад тэгэлгүй яхаас та үнэхээр болохгүй юм аа. За чи сайн бодохгүй юм атахгүй гэл ингэж аал тэл яваад гэдэг. Тэгээ яасан чи нөө холбооны дашаах ярьж байгаа. Жижиг дашаах бас. Чи гэрээ мэрээ хийц юм бол ингэж болохгүй. Чи хаанаас тоглохгүй шүү. Тэгж яриул мэрүүл гэл. Оо гэл очраа мэдгүй л хөвт шүү дээ чи. Тухайд 10 онд чи. За би хасын үлгүүдээс тоглох хэрэгтэй байна. Гэл тэгэл анх хаст орж ирсэн. Тэгэл тухайн жилээ чи хасаасаа тэргүй юм биш яваад тэгэл би ч анхны авраг авч уугаач нэр 7 онд манайх ч мөнгө медаль уугаач авраг авсан жилийн дээр. Тэгэл тэр 10 онд чинь 9-10 онд ч яг юун дээр очиж авраг аваад тэгэл тэрнээс хойш би тэр ч одоо хаст дээр 9 онд анх очсон. Тэрнээс хойш тэгэл өнөөдрийн хүртэл тэгэл баг солиогоо тэгэл хамтал тоглол нөхөрлөл явж байна да. Төвшөөрийн тэр зодод тайлдаг юу бас амар сүртэй болсон тий. Нохой шүү дээ. Тухай зөөгөөс уцаа шүү дээ. Амар гоё болж ирсэн шүү дээ. Тим юу өглөө инглээ тэглээ гэлээ. Тэ нэг хөлөө орсон пумад. Төвшөөрийн нэг ордон дээр нэг даргаалаг тий. Сүүлийн тоглолт ингээд MCC-ийн байгууллагууд ингээд нэг шагнал өгөөл тий. Тэрс дуур тож болж байгаа тийм сүртэй
юу гэдэг одоо дутгээд тайлах хэсэлэх юм уу те. Тэрний хамгийн тод санаж байгаа нь минийх төвшаахыг яг зогсоож ирсэн нөгөө нэг хайрцтай пивнүүд өрсөөр гол өөрөөс нь яг өндөр бол ботлон Өөртөө чицээ. яа гэдэг ингээд нэг Тэгээ баг жилийн бүтэн жилийн хэрэглээч гэх гоогаад байгаа. Тиймэрхүү бас тийм юм сонсогдоод ПВ санаж яах. Би Тавилга мөвлөө санаад байна. тэр Нэг тавилга мөвлөө. тэр чинь нөгөө талуудаар гаргаж ирж ингэсэн болохоор л тод үлдсэн л байхгүй. Ундаач байлаач биш юм байна. Ундаа байсан болов. Ундаа байсан бохоо. тэгээ чи манайхан чи ерөөсө төвшаахыг ээлж чамуулаад бүгд бараагүй шүү дээ. Баг гал ээлж чамуулаад. Тэгээ зөвхөн бид ч яг 17 гараад ирэл тэгэл хүүхд тайвшиж. За. Юу нөгөө дээдлийг оюутны лигдээ яаж тоглох вэ? Яаж оюутны лиг багтах вэ гэдэг хүүхдүүд чи дээдлийг ингээд 17 гараад ирсэн хүмүүстээ төвшаахтай ингээд одоо ингээд аянаахын тэтэ чинь тоглож ийн гэж бодхоор чинь тэгэл гарч ирэл баярлаа нэг багш болоогүй шүү минь одоо яа шүү гэ заа гэл тэгсэн. Тэгэл яах вэ? Тухайн үед тэгэл хүүхдүүд пүүл болцсон. Тэгээд Нэг хөжлааслаа. гурав тэ нэг хожлаа. нэг Дөрөвөөр өжлөө. дууссан. Хоёр дахь тоглолтондоо илүү, гурав дахь тоглолтондоо хоёр дахь дээр хоцсон санагдах юм. Тэгэл 3 батруулаад. Гэхдээ дан оюутнуудаар юм чи. Гэхдээ багшуул та нарыг ингээд тайвширч чинь бүр хамгийн сайн мэдж Бид байгаа байхгүй юу? уншицсан л тэгэнгүүтээ хэлж байгаа байхгүй юу? Хайр гэж За миний ингээд хүүхд болоогүй яг тоглолт дуусаад ирэнгүүт бид чи аа гэл коридор тарангууч л багшиг хараад тэгэл ингээд жоохон ингэж багш тэрийг анзаарчин гутаал тэгэл за өнөө хүүхд болоогүй шүү гэл ерөнхийд нь бас хэлжлээ. Багш тэгтээ амар шүү. Ер нь спортын төв орнд харцаг манай хоёр нэг талд суудаг байсан шүү дээ. Өндөр дээр багш төрүүл суучаад байж. Бидэд орж ирэл ингээд суун. Тэгэхэд багш тэн зүгээр ингээд хараал байж. За тэр яг хувцас солихч гэнэ үү энэ ямар яаж орж ирж байгаа ч гэдэг юм уу те тэнд хэн натантай хэн ингээл гар хөлөөрөөд орж гараал те ингээ яваад байна моод байна тэрийг бол багш бүгдийг те хэн яг тоглолтондоо орох гэж байна гэдэг заалны үүдээр ороод тэгэхэд багш коридор зогсож байна тэгэл хараад тэгэл өнгөрөхтөл тэгэл тэрнээс хойш ерөөс энэ хүүхэд яаж үүдээр орж ирж байгаа ч гэдэг юм те энэ хүүхдийн ер нь бол хүний нүд чинь бас их юм хэлнэ шүү дээ тэгтэл багш ер нь тэрийг хараад байна шүү дээ тэгэл бид ингээл тэгэл нэг жоохон муу зуу тоглоод хожигдол ингээд багш яг л хэлж байгаа юм чи яасан дэн тагсалцаал хүн амтанда гар хөлөөрөө яасан танигдах гараа лаг болохгүй л гэдэг юм те тэгэл ингээл тийм шүү дээ тэгдүүл байхгүй шүү ингээл тэгэл яг л хэлнэ шүү дээ мэдгүй одоо нэг энэ Монгол дасгалжуулагч нар монголч байгаа одоо манай би бол ер нь Монгол дасгалжуулагч нар одоо ингээд бас яг багшаас өөр хүн дээр бол ер нь очиход багш нэг жоохон сонин л байд шүү дээ. Цаанаа нэг яагаад ч анханасаа нөгөө огт сагсны тийм сайн мэдгэтгүнгүүч гэдэг юм уу юуг болж байгаа зүгээр л өсөрдөг л өсөрхөөс өрн байхгүй ч ирсэн. Тэгэл багш ч одоо тэгэл хүмүүс ч заавал тэнд ингээл 500 сунаад заавал тэнд ингээл хорт хийлгээл гүйлгээд байх. Тийм бэлтгэл тасгал хийлэх гээл тэнд хажууд чи одоо усраа чи тэгээс гээд байх. Йоо хэлнэ. Тэнгүүт тэр тамир чинь би угаасаа л хийх ёстой хийхгүй бол би хийж болно гэдэг толгойд нь хийдгээрэл бас амар л. Тэгэхгүй яг одоо нэг зарим дасалж болох хурдангүү гээл энэ лаг гүдэг ч гэдэг юм уу. Тэгтээ тэргүй тэр нэг толгойд нь нэг хэлгээл суулгах хэрэгтэй юм бол гэж. Тэгээ ягаад чи тэгэл багштайгаа яагаад тэгэл бахал багшаагаа ирчлээ да. Тэгээ багштай гэхээс одоо нэг юун дээр худалдааны шгшээ шүү дээ. Багт ороход багш дээр жаагаад юу гэж ярьж байна. Хоо анх очихгүйсэн чинь Тэр их гоё болсон байна. анх очихгүйсэн цэвлээ би эпи амка бид дөрөв. Талигач чинь хотынх төмөр замын Sonox гэдэг бүр айл бүгдээ ч юм бол яг л багш гэдэг бүгдээ чинь сүүлд бидэд мэдж байгаа юм шиг. АМК би ирж баг урилгаар байсан. Тэгээд тийш үү тэгээд манай иргэнээс тэгээ байжсэн чинь энэ амка эпи хоёр чинь бас нүүрэмгий. Гал. Сайн маань агшаа. Ясагс. Эрдэнтээс ирсэн гал. Амар нөгөө ингээд орж байгаа. Тийм үү гал. Өвтөрийг дагуулаад орж байгаа ч. Энэ юу варанга өмнө гал. Тийм яах. Тэгээ байсан чинь нөгөө ТЭЦ-ийн станцын тэмцээн болох гээд системийн авраг болох гээд ТЭЦ хэд байсан юм бэ ч одоо ойлгоо. ТЭЦ 4 баггүй. Томч ТЭЦ 3. Тий. 3 байсан. Тэр хэд ч нөгөө багшийг дасгалжуулалт явсан тэдний бэлтгэлийг хийж байгаа. Тэгээ бид тэдэртэй хамт тоглуулад бэлтгэл хангаж болгоод Тэгэл хангаж байгаа. энэ идэ ороо тоглох 4 цагаас. Ямар хосойлох хувцсан зүгээр шорт пүүз тэгэл болоо. Бараг хүмүүс цамцлах дотор хүмүүс бодолтой шахал баг тэгэл анх ороод тэгэл тэр идэ тоглож явж байгаа. Тийсэн 35 жилийн ойлоо. Тэрүүгээр орохгүй л нэрс гаргасан. Чин дээр нөгөө өмнөөс зөндөө нар байгаа шүү дээ.
Гонгорах, Дараах, Эрдэнбаах. Тэгэл одоо Берва, Баялаг, Цоомо, Оргоо, хин бүр 13 4 амтан байгаа шүү. Тэгээ байжсэн чинь хувц өөх болсон чинь нэг юм цэнхэр улаанаар ирдэг хүүц гэдэг хувц өөх болсон чинь яг нэг 12 тамирчин үүссэн байхгүй. Дээр үе юм мак цэнхэр өнгийн шарын жиштэй нарийнхан мөртэй. Гэснээр бит хоёр өгч байгаа. Тэгэл бит хоёр төстэй өнгөтэй. Тий, төстэй өнгөтэй. Тэр үчнээ хувц нэг. Тэгэл тэр макийг өмсөөл анх тийсэн 35 жилийн аваар орол хүрл авчихсан тий. тэгсэн чи тэр 35 жилийн өдөр ингэдэг аахгүй. Тест чин тухайн үед нэг юм ихвддэг нэг модон сандалтай. Тэгээд хоёр игнэ. Эхний игнэн дээр нөгөө гарны 12 чин суучж байгаа шүү дээ. Тэгээ 10 дээр нэмэх нь Амка EB2. Тэнгүү тойтлон судал дээр болдоо өтер хоёулахна. За хоёр тоглолт гарсангүй хоёлаа. Үлжихгүй айл тийч бас суугаад тахар чин хэдий тэр чин намар болж байгаа тэмцээн ч заал чин сэрэх хүн байгаа юм чи. Тэгэл байжсэн чин за 3 тоглолт Монголоос зооны нэг сугарсан тоглолт Монголтон дээр оноо ойлгомжтой болсон юм дээр манайр нэг бишээ манайр гэж намайг нэг ганц нэг гаргадахгүй. Тэгээ би нэг ганц нэг 2 минут л болж байгаа шүү дээ. Тэгээ альбасаа суулгач. Болдог ерөөс ингээл гарахгүй ингээл багш байлгалсан байхгүй. Тэгсэн чи яг хөрлийн төлөө тоглолтын дээр л Тэмцтэй. эхлээд тэрний өмнө гар руу гараагүй. Огт гараагүй. Ерөөсөө гараагүй байж байгаа. Шууд гараад. Гитэмстэй тоглох гээд бид нар халж идэг байхгүй юу? Болдоо өтөр угаасаа гарахгүй гэдэгтээ угаасаа итгэцэн явж байгаа шүү дээ. Тэгсэн чи дараах үлээ. Тэгсэн чи дараах. Одоо энэ манай тулгайг тооруг аав нь Тий. Наад шийдэн нураа дээрээс нь зүгээр. ям битлах дээрээс нь шаал гүрс ихсрээ хайдаа гэд болдог тэгдэг байхгүй. Тэгсэн чи наад чи гарч нөгөө тийм ям битлах усч. Яг захаад байна байгаа. Нөгөө цэлот нь самбар чин амар дуурдаг шүү дээ. Тохонгод. Тэгсэн чи багш дүр ингээ анзаарч байгаа байхгүй. Тэгээ нэг амар ингэхгүй шүү дээ багш. Анзаарц. Тэгснэ. Яг шууд гарны 5 Шууд гарааны тавд гаргасан. зарлах гэж ийсэн аа. Хэлв. Чи гар. Гэнаа гаргасан. Тэгснэ 4 номертэй Борког. Чи наатаал хамгаал. Чамд өөр юу ч явах. Самбраас ав. Наатаа хамгаал. Өөр юм чи тэр чамд тэр чамд Тэр хамгаал. өөр хүний ажил. Тэр өөр хүн. Чиний хийх юм наатаа хамгаал. Самбраас ав. Самбраас аваад тэгээд нөгөө дөрөвтөө өгөөл болоо гэж. Яа. Тэгээд Борког. Тэгсэн нөгөө гонгорахын тийш явах тань ингээ гусан. Боркоч ерөөсөө ингэждэг тохиол нэг үлийн тохиол те. Би ч яхав нөгөө үсрэхэд зовооргүй юм чи. Ингээд тогтон дап гээл үсрэн зөрөөд ингэхт нь эргээд үсрээл ингээл дэн тэнтлэг дэгдсэн. Боркогийн дагч сохил чиний өсөлт энэ Зөрөө яваад. Тэгээд тэр тоглолтын дээр тоглолол тэгэл ер нь тэрнээс хойш тэгэл багшийнхаа итгэдэг болсон юм яасан. Тэгэл ерөөсөө номер 1 сонголт болчихж байгаа шүү дээ хойно. Тэгэл төвийн тоглогчоор хэлж ялаа да. Яа. байрлал шилжсэн тоглогч нар яриад байгаа шүү дээ. Бид нар нэг Эрдэнэ багтаа тэр тэмцээн дээр нэг тоглол дараад нь нэг лигд орохдоо Sky Hawks гэж нэг ороод Тэгээд Эрдэнэ багтаа ер нь бол цөөх хэдэн тоглолт бэлтгэлсэн. Эрдэнэ баахын худалдаад байхын амар ойрлно. Тэгээд ерөөсөө тэр самбраас аваад орилол пүнк урагшаа нэг өгөөл зоо даваа шууд голоор гүгээл орилол 3 дээр 3 гадна нэг тогшоол 3 дээрс 2 алхаал. Яа амар ш бас. Зүгээр замд тохоо хийж одоо замд дарахын зүгээр энэ коп шиг юм хамдаг шүү дээ. Энэ шиг зүгээр Хамаа авч. ууслаар ер нь ингээд ороод ирэх юм бол Тараад алга болохоос арга болно. Одоо ингээд Машин төсөөлөл шилдэр юм наалж байгаа шүү. Дагуулаад үгүй л аа. ийм халдсан толгойтой заяа. Тэг ингээд кейстэй ингээд дали ингээд гус чинь зэвүүн. Тэгээ энэ дээр нэг жоохон төлөнкийн юутэй вэ нүү? Тэрийг дарддаг гэвэл яалаа нэг юм Тэр мөнгө зүр нь амар штэ тий. Одоо нэг төсөөлөхөд бол нэг хоорд нэг амар үуч нэг амар гэдэг штэ. Тэр шиг тий. яа тэр би юм яасан. Шилэг мэлгэн бүрстэ. Тэгэл 3 дээрээс зүгээр зоон дээрээс аваад Нэг тогшоод 2 алхаал дээрээс юм битлээ тэр тийсэн заалмаал юм шиг байна. Амар ш. Тэр багштай дараа нэвтрүүлэлт орсон байлээ ш. Нэг юм ярихгүй багш угаасаа ярихгүй л тий. Эрдэнэ баг. Амар. Одоо тэгтээ энэ залуучууд бас зарим сагсчтайгаа одоо жишээлбэл одоо энэ Дайнаах ч гэдэм үү те Норшгаах энэ Эрдэнэ баг Цэсках одоо энэ тэгэл энэ одоо энэ ойлгоо мөрөлдсөн бас мэдгүй. те ойлгоогийн үеийнх юм үеийнх ч гэдэг. Эдрийн үеийнхнийг одоо пүүжаах одоо те талигаач оргид эдрийн үеийнхнийг бас зарим нь бол сайн мэдэхгүй байх шүү. Ямар байсан бэ те. Хард. Уугаагүй мөсрөө. Бас баах ах нар дээр орос те. Гүү штэ. Байгаагүй.
Төрөө баатсан мөхгүй. Яг төрөө үлдсэн. Гэтэ Яг зөрчихгүй. нэг залуучуудаар орох чинь яг одох мэргэх хоёр л үлдсэн юм шүү дээ. Залуучдаас арга руу. төрүүлдэг жилээ үстэй. Залуучуудаар тий. 5 оны. Манайс мөнгө медаль авдаг. Анх ордог тэмцээч ер нь тэр ихгүй. Чи тэр Мөс чинь 2 баг гаргаад орсон уу угаа тэгэхэд. үгүй шүү дээ. Тэр саксны багт орохдоо Толгоогоор. толгой тавьчихна гэж. Өдөлт чинь саксны багт очивол юу Эрдэнэбүр багш бас нэлээд хүүхдүүдээс шигч авч ирсэн шүү дээ. Тэст амар болов. Тэгээд тэр жилийн ер нь өсвөрийн хийг нь очсон шүү дээ. Тэнгуутаа 1-2 дуурайг гаргацсан багш чинь. Тэг чи нөгөө мобоно хүртлээс. ирдэг байхгүй нөгөө худалдаа руу ч юм болохоор 4 оны төгсөлтийн хинхэн орсон байхгүй. Харин тийм ч шүү. Эрэгтэй эмэгтэйгөө. Эрэгтэй эмэгтэй худалдаа руу. Тэгсэн чи яг 5 оны төгсөлтийн болохоор хинхэн тийс Мөс рүү хуваагдаад орсон. Манад нэг ч ороогүй Тэг байхгүй. нэг ч байхгүй. Баяраа оржсэн. Баяраа чинь 5 биш 4 биш дээ. 5 5 юм уу? Мань мистер Венестэй. Тий. Тэгээ баяраа л. Ямар мистер. Мэдхгүй энэ дээр нэг сэрээч үлээ материалч үлээ шивээс нэгсэн шүү дээ. Хааны Мэдхгүй нөгөө тэ нэг юм шиг. Акко миний шивэстэй гэдэг. Энерги юу? Ямар энерги? Яагаад нөгөө Бас тэгэж чи хараа нэг тийм яриа гардаг байхгүй. Дөнгөж ингээд эхний бэлтгэлүүдтэй ингээд Хуваагдаад орцсон. монстр илүү ингээд тэгсэн чи хин нэлээ яг TC-ийн заал руу орж ирээд тэгээд тэн тийм юм байна гэхгүй. Хаанаас ирж байсан мөсийн бэлтгэлээс ирлээ гэхгүй. Тэгэхээр тэн тийм юм байна гэсэн чинь харж ирсэн. Өө тэгэл энд байхгүй тийм. Яг хоёр хуваагдсан. Яг манай яг хоёр хуваагдаад ерөөсөө бүрк орсон. Тэгсэн чи энд байхгүй энд байсан гэдэг нэг яриа гаргаж зүгтлээ нээжсэн шүү дээ. Гэхдээ 5 онд ер нь яг тэр төгсөлтөөс ер нь нэрээ баяраа л ганцаараа орж бус нь ерөөс нэг ч байхгүй шүү. Тий. Баг манай төлөстэй баг шүү. Баяраа л орчихсон. Одоо ингээд хин химлээ. Нөгөө цэвлэгийн Энерги. энерги бишээ. Цэвлэгийн нэг амар төг өгдөн штэ. Тэрийг явж та. Ямар төв? 6 сарын. Гэхдээ усан живдэг үү? Усан живдэг. Тэн тэгтээ. За би сонссноо яриа заяа. Та дараа нэг гоё яриа. Цэвлээ яг ингээд живж мивсэн чинь ингээд хүмүүс итгэхгүй. Зарим нь ингээд инээж минь наач худлаа маазарж байгаа тоглож байгаа моолж байгаа гэдээсэн юм л. Тэнд нэг нөхөр яаж ах говийнхоо тий сэлж чадахгүй нэг нөхөр хүүргэн тэнд ингээд бүр бурус тулгаад үйлээд згсэн. Нойтон боргосоо. Нойтон боргосоо. Дижинг болохгүй. Яг чамаа гэх юм бэ лээ. харин яг яарамгийн гүүрний доорч нөгөө юм бетон байгаа штэ. Тэр үед чинь ус ихтэй гүнзгий. Тэгээ жоохон дээрээс ингэж хүчтэй урсж яг тэр бетоны юм дээр юм тогтмол болоо тэгээ цаашаа ингэж урсгал нь явдаг. Тэгээ бид нэг 100 бэлтгэл тарчаад моошоо штэ. Моошоо чинь бацаа эвтэг юм сойнер гэсэн юм өнгөтлөгцтэй утастай. Тэнгүүт нь удалдаанаас бэлтгэл тарчингуудаа Бэлтгэл тасаад биш нөгөө лигт 2-т орчоод шагналаа аваагүй 3 сая төгрөгийн нөгөө шагналаа авахгүй тий сургууль дээр очиод тэгээ хүлээж агаад өнөөдөр өгөхгүй мэн гэсэн чинь моошиг моошиг уцыг тавиад тэгээ нэг мэршки нэг ойр зур юм идэж уугаад хайж уус гоолоорой гэж хаашаа тийшээ нэг автобус унаа юугээр ч явсан тухайд алхаж явсан юм яасан. Тэгээд тэнд очиод байж ирсэн чинь энэ ч ааста ханаа юу чинь усан би бол зүгээр л бараг л жарахаа Камерын болоо тий аккол жарахаа л юм яриа л ийсэн. Тэгээ амка баяраа ирсэн сайн сэлдэг байхгүй. Тэгээ амка баяраа цэвлээ талигач моошо бит тав явдаг. Тэгээ байж ирсэн чинь манай аав танилын гал яваад. Гэсэн амкагийн хөлнөөс бариул яваад исэн. Хөлнөөс бариул яваад исэн яг нөгөө тогтмол багны доотлон тэр тогтмол руу орсон чил амка чаас сэлээ явсан чинь манай хөл нь үрдгүү сандраад тэгээ нөгөө чинь амкаас сэлээ явсан чинь хөлийг алдаад тэгээ тэнд ингээс харгана болдгоо наа чи тоглож яана хотлаа модлоо эхлээ бид чинь итгэдэг байхгүй. Тэгсэн чинь амка чинь нөгөө усанд бас нөгөө бассейн эрдэнэ. Үгүй наа чи эвгүүчлэг амка пак гэд орсон чинь амкаг дард юм аа хэвчээ. Амка ахаад амка хоёр даруулаад амка шууд тэгээд зааз бүтэхгүй мэнгээд тий амка шууд сэлээ гараад ирэнгүүтээ баяраа чи сэлж чадсан юм байж ороочоо гэсэн баяраа тэнд ороод даруулаад тэгээд чи бас жоохон бороо орсон чийгтэй ч байсан. Моошо битэж уйлаад чулуу штэ доошоо. Ямар ч вариант байхгүй. Тэгээд тэгсэн чи талигаа шөөрх юм тоглоод байна л гэдэг. Тэг яг яарсан үнд сандарсан үед нэг ийм л боргос байсан баг. Урт нэг нарийнхан боргос байсан. Тэгээд ингээд ороож байгаа л татхад тэгэл бас татвал бас татчмаар санагдаад байгаа штэ. Ийм нарийнхан. Тэгээд нойлсон салчихгүй тийм нойлсон уус чинь. Татаа тасардгөө.
Тэгэл далигаа чааж наад тоглоод байгаа юм шиг хуцаанд ч таталтаа гэдэг. Тэгэл бэлдгүү гэж бод нөгөө бургасч дийлтгээ байла. Тэгсэл манай он чивлээ. гэдэг ингэ саргуулж орж ирэл. Тэгэл яа ингэ нэг усан ингэ нэг Хүрх гэл ингээ дээрээ бас нэг мөргөө хэдэн сөөцгтэй гэсэн. Үсэн яа ингэ нэг өвс шиг ингээл ал болцсон. Бүгд ингэ хараа зогссон. Гайхаж авч. За одоо ингээл нэгнийг алчлаа. Одоо алуус. Одоос бөө юм. Дотроо. Тэгэл ингээл бүгд ингээд хяраал хараал ингээд зогссон чил нэг 7 8 секунд баг 10 секунд басна яасан. Манай аавч тэнцэл бус. Оржаал гараад ирж шүү. Гэл тэгэл явангуудаа шууд нэгнийхээ гараас өрөөл ингэсээр гоо нэг юм татаад гаргаал ярьсан манай аавч тэнцээс гараад бөөлж. Тэгээ яран гүн нэг автобус машин тэр явж байгаа шүү дээ. Бөөлж. Манай аавч ер нь л татсан шүү дээ. Юмиг ер нь татдаг да. Түсийг гэж хаас татаад шав шавт би. Тэгээд орлоо. Яран хүн автобус машин орлоо. Тэр одоо сошиал медиа тоос зэвлэгийн зураг мөр. Тэгээ тэнцээш заа одоо ингээд болохгүй мэн ингээд тэгээ явсан яг бид тэгээ алхаж байгаа. Яг алхах явсан зэрэг утас дуурч байгаа. Тэгсэн чинь ээж нь залгаж байгаа. Миний хүчиж одоо яач яагаад ингэ өдөрч алга болчихоо гэсэн. Харин бидэд багаараа явж одоо ингэ утахгүй болчихсон. Тэгэхээр би бас тэр эх хүн гэдэг юм те яагаад ч юм бас тийм яагаад ингэ таг болоо те яагаад таг болоод алга болчихоо чи одоо холбоо авахгүй гэдэг юм. Би бас бодсон энэ тухайн юм өчтэй байд юм байна да нээж юм. Яг тэгжс те. Тэгэл бидэд зүгээр алхаа за бууш. Тэгэл манаа гэж. За яг тэгэл ингээл живж. За одоо намайг баяраа амк ингэ бүгд орж ирээд энэ чадахгүй юм байна. Одоо ингээд өгөх юм. За одоо нөгөө худалдааны дүүхтүүд ингэж байгаа ингэсэн ингээд бөө хэвлэмэд одоо нэг усан живээ алдсан малцсан. Бүр 9 жирийн бодогдоо тэгэл яг тэр 4 мөчөндөө барьтай юм болохоор тэгээ нэг юм ингээд тэр яриад байсан. Яа яслаарш. Тэгж баяраа байсан юм уу? Баяраа байл юу яа тий. Ямар баяраа? Мистер байна яг энэ хөлбөр нэг Ямар мистер байна? Сэрэтэй ч үлээ, макрети ч үлээ. Акумын шивээс. Мэдхгүй юуны шинэ тийм нөхөр байсан шүү дээ. Энрик юу? Амка тэр хоёр ч айгу сэлдэг байсан бохоо. Ямар энерик вэ? Энэрийг сайн сэлдэг хөө. Хиний гэдэг. Энийг өөр авахгүй за бодё. Яагаад Би ингээ хүн чирээд тэр тэр яг бас амар юм байна. хүн тэр нэрэнгээс яг ямар мэдээ чи бүр яг буугаад өгсөн байсан уу? Бууж өгсөн. Ингэдэм байлээ. Хүн чинь ерөөсөө яг ингээд Тэгээ сүүлийн тэмрэл гарсан гэдэг юм чи. би амкагийн хөлнөөс ингэж чирэгж явж байгаад ингээд пүлхээ орчиж байгаа шүү дээ. Тэгээ хүн яг бол амьд толсон үед бол зүгээр л өөрөө л амьд гарахыг бодд юм л. Амкаг доош нь дараал өөрөө л амьсгалах гээд ингээд идэв л. Тэгэд амкач ерөөсөө чүү надаас зүхтаагаал тэгэхээр араас нь баяраа орж ирэл баяраа намайг уулын амьтаа зүг ингээ гаргах гэдэг таахгүй. Тэнгүүт нөгөө тгшин зүгээр тэр дотор зүгээр доороо хийж аваад зүгээр дээш хийх гэдэг таахгүй. Ятад баяртай. Тэгээ өөр угаас орж ирэх хүн байхгүй гэдэг би үгүйс мэдж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө ус чинь ингээл пүл гэж байгаа л тэгэл би ерөөсөө ингээл гар мар ингээл ерөөсөө Титаникийн нөгөө Жиг тааш явдаг шиг л. тэгэл ус нь ингээл тэгэл тэр ус нь ерөөсөө Ямар эвгүй бид нар царай гайхаж бүх гарахгүй болсон гэсэн. Тэгэл байжснаа л би доош ингээ угаас урууж явахдаа за ямар ч харж байгаа түүхийг л бодож байгаа байхгүй. Тэгэнгүүтээ дотор хоёрын бодож байгаа. За ээжийнхаа өмнөөр орж өгөхөөд та шармахтаа хатаахан дээ те. Хоёрт нь юу болсон гэж. За энэ ёлоод багийнхаа явж байгаад нэг усанд алдчихлаа гэжтэй. Одоо ёстой 5 цаг маяг өстой хэвлэлээр нэг юм болох юм өстой. Их юм санаа. Ой хүн яг тэр явж явах Гүчи явж байгаа хэвлэл мэдээл сонсдог бодох юм уу? Гэхдээ би эдрийг бас бодоод байхгүй яг хажууд байсан болохоор тэгж бодоод байхгүй бас тэгээд яг ингээд доош ингээд уруудаа явж байгаа за ямар ч харж байгаа багаагаар ингээд ус залгиж байгаа дөхийг л ингээд ус залгаалсан чинь ингээд хүн ингээд тайвширд ирт юм л. Тэнгүүт ингээд ингэсэн чинь дээш явж чинь дахиад ингэсэн чинь толоо гараад ирлээ. Тэгээ буцаа оронгот нь дахиад ингэсэн чинь гараад ирлээ. Чи яг тэнцээ муу шуган гараад харагдаж байна. Тэгээ бид нэгнийхээ гарааг өрөөд. Тэгээ тэнгүүт нь жоохон ингэ шүү дээ. Бас ингэ дахиад тэгээд муу шууд гараа өгөөл тэгээ кадр тас. Ухаалтж явах тэр оронд. Болж Тэгээ ингэ чи би ингэ хажууд руу ингэ наваг хажууд руу гівтүүлж байгаа буулж ирсэн юм шиг. Нөгөө эцс нэг лоолоо көвөн гараа бүүлчихэд. тэр шкээс Өөрөөсөө бэршин овоолоо тавьсан юм чинь. Тэгэл сэрэл босч ирэл зүгээр бүх юм аваад шав шалт. Ихээс төрсэн бээр тэргүүрс нөгөө нэг гол хэрэг дээр чинь бас нөгөө хүмүүс зөндөө байж байгаа. Тэр чинь бас болоогүй. Бүр нэг араар ормоор санагдчихсан. Би тэрийг бацааныг авч шийдсэн бас. Нэг хүүхдийн цаана ингээд тэр гүүрэн дээр сүсрээд тэр хоёр бацаан байсан. Тэрийг авахт би нэг бацааныг ахын дүү хүн живчлээ чи яваад гэх тэр хүүхдийг шийдсэн чи тэр хүүхд чи шүп шорслоо. Аха том битээр би чадах. Тэгээ амбука яг хүн биш те. Үхчлээ гэж
үхэлтэйгээ эвлэрсэн явж байгаад амьд гарахаар хүн бол зүгээр тэгэл шатан гүйтгэл юм л. Тэгэл тэр би амьд гарчлаа штаа гэж орлоод. Үнэхээр бас л яг л явж дууссан ш. Тэр камерт. Яа гэж бодлоо. Тэгээд тэрнээс гадна өөний бас юун живсэн гэдэг гаш те. Тэ штэ. Тэ. Европод тэрний шигшээ өг явсан чи цаажаа салжирээд хараа загч ирээд бас. Тэрээс гулсаж орж ирсэн. Тэр дооцсон. Хамгийн амар нэгэд тааш тэ. Дээрээс нь гулсгаас өмнө наа чи гүнзгий байна уу гэсэн чи нөгөө хоёр сэлдэг хоёроор гүнзгий байна гэсэн чи гэдэг орсон. Тэгэнгүүтээ нөгөө хоёр нэг хараа загсаад ирээд бас ингэсэн. Тэр ч яг нөгөө усан парктаа аврагын газар байсан болохоор нөгөө аврагч маврагч бол бүх юм байж байгаа ч бэлэн байж. Өөний 90 ингэж ороод жоохон хөлөөрөө тулаад ингэж юм өөрөө ингэж. Тэгэхээр хүн ер нь тийм ус мосны сандарсан тохиолдолд ер нь бас хэцүү байгаа. Тэгээ усанд бас яг эвгүүтүүд бас говийн тий. Тэг өөний бандаж тайлсан юм болов уу? Урсан юм болов уу? Санчир энэ санчир цаажаар харж ясна тэгээ татаа усгаа гэсэн. Яг удаа Одоо байлаа гэдэг. Тий. За тэр ч яг орцсон. Мохоо яг шууд тэр үед очичлаа шүү. Эйгөө штэ яас. Эйгөө. Бас тэр жих ус залгич гарч зүгээр тав алхаал ерөөс ингээл энэ ходоодны ус дуустах юм байл шүү дээ. амар гожлоо. Ориглал сүүл рүү чэйж хашаар байл шүү. Яа. Тэр за холбоо тэгэхэд тэр өдөр зүгээр шагналын өгсөн байсан л бол тэгэл бид нар худалдаан дээр багш тэгэл бид нар туваарлж өгөөл бид нар шал өөр газар сууж байгаа. Балын ирэг дээр шал өөр газар ч юм уу. аримстай газар тий. За тэр жих. За одоо буцаад асуулт руу орё. Одоо нэг ийм тоглолтуудаас зөв санаанаас гардгүй тоглолт хоцсон ч хожигдсон ч хамаагүй заяа. Зөв санаанаас гардгүй тоглолт юу вэ? Яг нэг тэр нэг тоглолт гээл. Байдаг тавнд. Гэхдээ тэр итэгөө ерөөсөө тэр нэг гол тэнд мөн биш гэдэг нэг тоглолт байдаг штэ. Тийм. Тэр тоглолт л жоохон тэгэнгүүтээ тэр хавьд хэдэн шүүгснэх хүн амт ярангуудаа шийдчихдэг. Тэр л нэг жоохон цаанаас гардгүй. Бусдаар бол яг хөө тэгээд тэр юун дээр 10 оны Гуанчжоугийн Азийн наадмын дээр манайх ч нэг станыг хөтж танах хэрэгжлээ. Туркменстаныг лөө. Тэгээ тэрийг хожиж хахад Азийн наадмын тэр нэг хожил авч хахад баярлаад тэр тоглолт бас ансаад. Тэгээ тэр нэг сандалтай үргэшгээд би нэг цаашаа нэг үзэгчтэй гар зөхгүй ингээ бөөн баярлсан бүгд тийм. Тэгээ бүдэрч ундаг. Тэр тоглолт Монголд бас хятад меттай тоглож ирсэн. Тэгээ ер нь олон улсын тэмцээнүүд тэгээ энэ дотоод ер нь тэгэл бүх юмуд л ер нь дурсамжтай сайхан байт шүү дээ. Өнөө явч тэр чинь 2008 онд юм уу? Нэг ялуутаар яваа шийдвэрлэдэг штэ. Яадаг. Цогцоо юу? Тий. Цагаахан багштай ирээд байдаг. Бид нэг өөртөө танахта тоглодог байхгүй юу? Хас их яах гэх чинь харцаад байсан жил. Тэгээ нэг 0.1 хэдэн секундэд лээ. 6 секундэд ч лөө нэг зооноос зүгээр л яг ярьсан комбинац шүүхгүй. Их яах над руу хайдаг. Тэгсэн чинь нөгөө цаг маг яваг өлөө жааж ахсан зүгээр л голоор орж ирээд сэлдэг үү? Тий. Ерөөсөө даахгүй гэл. Тэр ерөөсөө бас үстэй. тий. Тэр чинь угаасаа тэгээд момент нэг л удаа дахиж гэж байхгүй юм чинь. Тэгээд тэрийг хожсон бол манайх өөртөө нөгөө нэг хүнээр юм шийдвэрлэхгүй гарчиж байгаа. Тэгэл тэр л амар татсан. Тэгэл хүүхдж байсан тий. Бараг лиг хамаг юм дуусаад байгаа машин тухай үед. Тэг яг хас манай хоёр тоглолт шийдээд яг харцах мөнөөс үзтээ. Тэгэл хараад та чинь юунд дэр штэ. Хас дээр бид нар тэг хожигч байгаа. Тэнгуутаа одоо хас ёл хоёрын тоглолтноос манайх гарах уу хас гарах уу гэдгийг шийдэж байгаа юм. Тэгэл эдгээр чинь өөстэй гараан 5 гараал амар эхлээл яасан ч байхгүй. Бүгдийн цэвэр өгч суулгаал. Йоо тэг чинь нэг амка даавар дэврэмшгээл. Гэтэ амар ойрхон тоглоодсон. Тэгж жаал тэгэл хасдаг байл. Тэр дээр ч юм болохоор манайх бол тэгж нэг хасдаг өгч мөксөн юм бол байхгүй шүү дээ. Зүгээр байхгүй байлгүй байдیں۔ Яаж ч үзсэн чинь зүгээр цагаах бол ямар ч зүйл багштай уулзж ирсэн. Манайх бол өгсөн юм бол байхгүй гэж боддتي. Яг тэгэхээр манайх нөгөө бид нар бол хэдээр гарах бол тодорхой болцсон. Ямар ч нөгөө одоо өчтөрийн хятадын багш гэх байхгүй. Амарч байгаа. Тий. Тэнгүүд манайх шууд нэгдүгээр үедээ гараад гарны 5 гараад ерөөсөд хасаа чинь манайх 12 оноо 15 6 оноогоор шууд машиндаа тэгэлж байгаа шүү дээ. Тэнгүүд багш бол яг зүгээр кайперж байгаа байхгүй. За окей. Тоглол ийм шүү. Гिचээд за одоо плей-оффын чухал тоглолтууд үлдэж байгаа учраас за харцах гарнуу хасна гарнуу манай тамаа авахгүй манай хүүхдүүд эрүүл сарал байж яхын чухал
Гэ шууд гарны тав татаад ингэччихэл байгаа асуудал. Гэтэ гарч ирээ танах өөртөө бас гоё юм болсон тий. Харин тий. Гарч ирээ. Цогоо авах ямар ч зүйл сургууль дээр бол явж ирсэн шүү. Би бол тэрийг бас сандээ. Яг тэр тоглолт дээр лигийн үеэр. Тэр Одоо тэр нөгөө нэг юу шиг л юм болсон байгаа байхгүй нөгөө 13 оны плей-офф дээр хаа Рикс нэгээр гараад тэгээд нөгөө SPL хөлгүүд болцсон байсан шүү дээ. тэр нь тусалдаг тий. Тэр дөрөв гарах уугүй юу дээрсэн байхгүй юу? Тэгж яхад манайх сүүлийн юугаа тоглолтоо хожигдоод SPL гарахаар болж байгаа байхгүй юу? Тэгэхэд плей-оффд 4-1-ээр хоорондоо тарахад бид 4-2-оор янзлуулчих байгаа байхгүй. Тэгээ нөгөө танах төрүүлдэг жил. Тий 13 тий. Солгоо кино юу вэ? Джонс тий. Тэр жил чинь байхгүй. Тэр яг оройр орж байгаа юм чинь. Зүгээр. Тэ. Дөрөөр өөр баг аваа гараач тэ. Тийм үстэй. Тэ шүү дээ. Тэггүй хасыг Мэдгүй юм тэгэл тухай. буцаагаад хастаа нухуулаад мултарч байгаа. Тэр үед одоо тэгээд яадаг ч байсан одоо тэгэл тэр хүмүүс хоорондоо бас шийдвэр өдөр бас баг за энэ баг дээр таарахгүй гэдэг бас багш зөвлөгчтэй бас нэг юм тооцоол байдаг л бид нар бол хүүхдүүд шүү дээ. Тэр үед чи бид нар хүүхдүүд тэр үед нэт багш засаж за энэ баг нэвтээх энэ тэр энтэйгээ тааруул нэвтээх гэж бодсон сансан юмнууд бол байдаг. Бидрээс бол илүүгэл бодож илүүгэл харж. Тэр асын сүүлийн тойргийн тоглолтын өмнөх тойрог дээр нөгөө санаж гинөө асын үлгүүтээ бас тоглож байхад талигач 3 нөгөө торгуул шиддэг. Тийм шүү дээ. Амар цаг туссан. Тий. Гурван нэвэл тэнцэх байсан юм сте. Тэнцээ цаг сонгож. Цаг сонгогдсон. Тэр чинь бас тоглолт чийдэгчлээ гэдэг. Зөв Хүмүүс гараа авчихсан. Гараа авчихсан шүү дээ. Талигач бас янз юм байсан шүү. Тэглэх байх. Амар амт юм бэл. Тэр гурван шиг л би ч сайхан 2 найзгаа ирсэн ч бас найзынхаа макаг юмс цоно гэж даа. Хийлгэсэн. TG спортороо. Тэр талиач тэр нөгөө амар те. Эхний даргуулаа шидчихэд ингэдэг. Тий. Амар тайван дээ. Дахиад 2-2 даргуул байгаас гэ хүн тэр манай ч бас тэхгүй шүү манай ч дээ. бас нэг юм гэх юм бол бас үгүй дүмбийгөө бас гүндүүгүй шүү дээ. Тэгсэн чинь би яг үдсэж Тэр бол амар те. өмнөөс нь би Бидэхийг хийчихэд энийг эргэж хараад Эргэж хараад ингэдэг те. Яа дахиад 2 Чи ер нь ингээл гараа явж ирсэн шүү. Тэгээ буцаа ороод байсан. Тэгээ усаа. Тэгээ юу ч болоогүй биш гурлан ингэж усчаал. Тэр эрдэнэт дээр бас те. Тооцооч. Тооцсон шүү дээ. Тооцоогүй шүү дээ. Тооцлгүй байдیں۔ Тооцлгүй байдیں۔ Бас 7 насны хүртэл улсын аврал тэр хэдэн дойлыг эд армын хэдэн 1.1 залаа шилжсэн гэ тооцохгүйгээ бөө хэрүүд болж байгаа. Тэр тооцсон бол манайх аврагын төлөө мөстэй. Тий. Тэгээ манайх TC-ийг явуулж явахгүй жааж ихлээр тооцлоо галста үүж гарч ирээд зүгээр амар зааж байгаа юм байна. Тийм. Эхлээд тооцсноо Яаж ийм цаг дээр 1.1 дээр зал шиднэ гэж байхгүй шуу шидсэн бол шидгүйсэн гэж байгаа тооцохгүй ч үлээ. Тэр чинь мөр залаачгүй аваад шидээ. Нүдэн нарагт ярьж байгаа л тэгээ шийдэж байгаа тийм ер нь. Залцсан гэж. Тэгтэл тэгээд тэрийг хийж л хийдэг бас л. Аяар бацтай. Яг тэр насны Хийгээд хүртэл манайх ч бас самбар дээр явж моод кино Мөөстэй тоглолдог үлээ. Манайх танаа Мөөстер бас тоглолт. Үгүй ээ. Тэр чинь юм дээр тойргийн тоглолт юм уу? Мөөстэй тоглож байгаа ч манай төр ах ч бас яг тэгсэн шүү дээ. Жохон нэг гаргасан юм л жохон нахаална юм болсон. Тий. Яс ингэсэн юм уу? Сүлжээ. Бас цаг дууссан. Гэл хийгээл тэр чинь хожиж байгаа. Шаад ус 2 даргуул хийвэл хоёулынгийн хийвэл хожин заяа. Тэгсэн чи эхнийхээгээ хийчээд шууд сүлжээ хайгаад. Тэш Эрдэнэ тэгснээс хөрлийн төлөө танаа манаар тоглоод танах гусалдаг штэ. Тий. Тэгээ чи нөгөө гараа явцсан байлаа хожигдчихлоо гэд. Тэгсэн чи аваач нөгөө шилдэг. мөөс ууг надад аваад шилдэг өгөөд. Ууган баяр шилдэг тооч боллоо гэсэн чинь 2 ууган баяр яваад байдаг. Үгүй шүү дээ. Ууган батхгүй. Ууган батхгүй. Зүгээр л яг нөгөө нэг мултарсан багаас өгнө гэж бодоагүй л хэвгүй. Тэгэл зүгээр гол нь наач дархнаас тоглолцсон заяа. Нэг солилцсон Үнэхээр дархнаас тоглолцсон. Ууг олгоо дархнаас тоглолцсон. Тэгэнгүүт зарлахта мөөсөө ууган баярыг зарчдаг байхгүй юу? Ууган батч биш. Ууган баяр. Ууч нөгөө мөөсөөс нүгээр нь. Тэгтээ нөгөө мөөсийн гэдгээр нь зарлчихгүй юу? Тэгчингууд нөгөө мөөсийн ууган батна гарч ирээ. Ууган гэл тэгэхээр чи нөгөө чинь гараад манай Мөөсийн ингээд уугнаа чи гараад нөгөөтэй уйлж мэл өстө тэгсэн чи сүүл залруулга нь яг тэр заалан дотор явж исэн те. Чи чамаг хаанаас чи төрүүлэг гарцсан багч дууж оруулж ирээд за ингэсэн шүгээд нэг залруулга яг бид нар тэр медаль аваа явж байхад ямар ч залруулга явж исэн. Тэр чинь яг их хатаа аав гэжтэй те. өгсөн залруулсан. Залруулж чамд өгсөн мөн бүр. Тий. залруулсан. Тэр чинь угаасаа тэр зааланд насны үрэгтэй чинь айгүй сайн тоглолцсон юм аа. Нөгөө их ахын бүх паасан дээр нь бараг л 30-40 дунджлаад. Хамгийн танах чи мөөстэй зүрсэн те. Тийш юутай тийш нь болдог. Зоондо Танах мөөст.
Манайх Тийстэр би хүлээ хазгаж шүү дээ. Мөстэй дэг зоонд зондоо. нэгээр тий, хоёр. тий. Тийм билээ. Нөө нэг хасын үлгүүч чи юугаар очдөг шүү дээ. дээ. Хасын үлгүүч чи нөө багаараа очоод нэг зоонд үж байгаа юм. Тэр чинь Мухаммед Али манай хогт байсан шүү дээ. Тий. Боги. Мухаммед. Тэр жил Боги ч одоо ер нургаа цэцгээ навчаад нэргүй болсон шүү дээ. Хургаа цэцгээ навчаа гэж байгаа юм. Нэргүй болсон шүү дээ. Сүүлд хин гэдлээ. Нэргүй гэж нэр авсан. Аа тийм нэргүй гэж. Нэргүй гэсэн. Ямар ч нэргүй болоор тулан сүулдэ Боги хадаа босоо тэмээ жалаал мэдхгүй одоо тэгвэл ургаа гэж үлтэр нэр авсан шүү дээ. Тэр мөс чи яг тэр багт яг Аймаг. баах уугаас уугантайс тий. Ууган баяр, ууган баг хүү, ууган хүүгээд. тий. Тэгээ уугаа. Гэж манай солгоо шанд тий. Тий. Эш одоо манай хоёрт ингээд нэг юм нэг өөдөөс нь тоглохоор маамир ядаргаатай тоглож юм байна. Хамгаалж хэцүү. Яг одоо юу? тоглоход. Үгүй ер нь тоглож исэн хүмүүсээс. Турштай. Ер нь дайнаа хайгүйг шүү хамгаалт. Уншаад Яг ерөөс ингэ хөл цуучаад ерөөс явуулдаг шүү дээ. Дайнаа хайгүйг. ууд. Гэхдээ яг тэр ер нь л тэгэл бүгд л шүү дээ. Наач бүгдийн Оо яг нөө юу шүү дээ. Хүүхд байх чинь нөө ганц шатаадаг байсан юм жилийн шүү дээ. Тэнгуут айнах ах наадах чи авнаа гэж. Айгуу төвхтэй шүү дээ. Энэ нэг юм одоо энийг харахаар ингээд яачтай ингээл. Яг ингэ хөл цуучаад. Ави авч дээр гэдэг. Яг тэгдэрсэн бүр. Айнах ах наадах чи авт гэл. Тэр нэг харцсан нэг сайхан нэг бичлэг яваад тээ нэг. Чамаг тэр анхны ордож идэ чи. Сахал мохололоос. Жохон Унган сахал шүү дээ. Нөө өмнөх дугаарт нөө хин Мадрах мөгээр орсон байхгүй. Тэгээд бид дуруу ярьж байгаа. Батрагийн 30 ороогүй шүү дээ. Яагаад ороогүй юм бол ямар сайн. Өмнө нь бол цаа чин батны л байх хэвээр аймаар. Тэг яг нөгөө нэг дугаар дээр нь ярихаар чинь бас өөрт нь яриа суугаад хар чи эвгүй шүү дээ чинь те. Бас эмзэг гэж магадгүй гэж бодохгүй. Тэгээд гэсэн тэгээд тэр шиг одоо 30-д ороогүй харамсаж байгаа тоглож юм байна. Гэхдээ би бол одоо ихнээсээ бол одоо тэгэл өөнөө Бадрах хоёр л шүү дээ. Өөнөө бас олон жил бас Монголын саксыг бас донжо маань авч явдлаа шүү дээ. Хүүхэд ухасаа шүү дээ. Монфреш сүхэ гэж дээдлих тоглоод хүүхэд ухасаал тоглоод явсан. Тэгээд дунд нь бас Монгол улсын төлөөлөл Солонгос улсад бас тий. Солонгосын оюутны лиг их тоглоод ингээл олон жил явсан. Өөнөөгөө би бол бас нэг байвал байчих ус юм болов уу гэж харсан. Бадрах ч бас Өөний хоёр ч хоёулаа шгшээ баг дээр өөрөөгөө л гүйцэтгэж явсан. Бадрах шгшээгийн үндсэн холбогч орч явж байсан. Азийн наадамд ч явж байсан. Бас тэгээд энэ тоглосон амжилттай юунуудын харахад бас Бадрах өөний хоёрыг ер нь бол байх хэрэгтэй байсан болов гэж бодож байна шүү. Манай хоёрыг тэр эрт лиг мигт орсон, эрт чигшэмшид орсон бодоо зүгээр дунд үеийн санал суулгаданд оруулчих байсан болов гэж би харсан шүү. Байсан байгаагүй юм. Нөгөө залуу үед манай үед байсан бохгүй. Дууг хоёр ч. Харин ямар ч жалгаагүй тэр хоёртойч нөө цуг тоглож байсан Адилхан, байна. мэдэх Мэдчихэж байгаа. Тийм шүү дээ. Яаж л бэлтгэл яаж шгшээ баг дээр тоглож яаж хамт авч ирсэн гэдгээ мэддэг. Тийм учраас яагаад Тэр чинь санал асуулга авсан гэсэн би тэр мөрийг бөглөөгүй шүү дээ. Тэг хин ч гэж яах чинь тий. биш тэрийг сайн бас юу яагаагүй тэгэл санал асуулга юугаар яасан гэсэн тэгэл ямар ч гэсэн тийм хүчин тамирчин яасан гэсэн. Яг өөний Бадрах хоёр бол яалтчгүй юм бол байх хэрэгтэй хүмүүс ил. Ялангуяа дунд үед бол яалтчгүй байх хэрэгтэй хүмүүсийн нэг аахгүй. Яа тэр All Star дээр тэр 30 тамирчин мамирчин зарлж гарч ирж мэрч байгаа яас л те. Гоё эсэн шүү. Гэтэ ер нь тэгэж олуулаад цуглаж бас юу яаж байгаагүй мэлээ шүү. Мэдхгүй одоо миний мэдхийн л одоо өмнө нь яадаг гэсэн юм мэдхгүй ахнар махнар яадаг гэсэн юм мэдхгүй. 2004 оноос хойш л ингэж Миний мэдхийн шүү. Ихийг нь мэдээд байгаа юм шүү. Тэр 30 жилийн 20 байж байгаа. 2004 оноос хойш 25 гэж 21 нөр ер нь ингэж урд нь ахнар одоо ингэж Бөөндөд одоо ахнар бид нар бол тэр ахнарыг чи үзэж байгаа л бид нар чи ингээл нэг нэгээр ингээл яагаад явцсан шүү дээ. Зодог талын явцгаасан. Яг үүш тэд нартай чи ингээд цуг нэг доор нэг доор тэр хувцсны өрөө мөрөөнд чинь тэр бөөндөө тэгэл тэр хүмүүстэй чи ингээд суугаад хоёр хуваагдаад ингэсэн. Тэгэл тэнцээ чи бөмбөн дээр гараа өсөв нэгнийхээ мак цаахан дээр бүгднгээр ингээд гараа өсөв зуруулаад ингээл бөөндөө шуугаад бас гоё л байсан. Сайхан байсан. Одоо ингээд бодоход Манусын үе яг одоо тэр хамгийн ахмад нөгөө 10 тоглогч байгаа шүү дээ. Яг тэд нартай бүгдэнтэй тоглож үтсэн байл шүү дээ бодохоор тий. Тийм шүү дээ. Огийн ахтай тоглож Шарваах
Ариук ах, Бацай ах, Баярхуу ах ч бас сүүл бидэртээ тоглосон шүү дээ. Баярхуу ах. 5 он. Аль багт байлаа Баярхуу ах чинь. Баярхуу. Баагагүй хаа. Нэг 50-60% нь бол тоглосон. Ог ахтай тоглож ирсэн, Төвшин ах, Шаруу ах. Ог ах ч бүр сүүл боцож ирээд нэг Баянзүрх бүс дүртэл тоглосон шүү дээ. Лидер Баянзүрх бүс. 2000 Пүүжа. Тэ Пүүжа. Баянзүрх бүс тоглосон шүү дээ. Цагаан юу те. Цагаан нүн Халд орж идэг олон нь бол Тийм ээ. ганц хоёр тоглолт тоглосноо тэгээд. Бид нар 2-4 өдөр Sky Hawks гэж яхад лидер гэдэг баг. тэр лидер тоглол. Угаасаа багийн Ууж мэдэхгүй тэгэл ингээл хараад чинь бүгд ингээл байж идэг байсан. Тийм шүү дээ. Баярхуу ахтай л тоглоогүй юм байна те. Заяахтай тоглоог баг. Заяах чинь сүүл юунд дэсэн уурхаа чинь дэсэн шүү санаж байна. Улаан нөгөө тоо мэдэр ах чинь Тийм байна. Заяахтай тоглохгүй байсан. Нэг заяах поринд гарч ирээд тэгээд би яг нэг эсрэг хамгаалж таарахгүй юу. Тэгэл нүдэ анаал хуссан чинь таасгээл гарын бүр амар хөндлөн хусж байгаа заяа. Тэгээ би бөмбөгийг авчихсан шүгэл дуурдаг. Тэгээ цаашаа яах юм бол гэдэг нөгөө шүгэл би алдаага улаа заа тэгээ бүр арай дэнд алдаа хийчихэж байгаа байхгүй. Тэсэн шүглэн дуурдаг. Тэгээ бөмбөгөө барай 2 секунд гацчих шээ. Яах юм бол гэдэг. Тэгээ яах ч болохоор банцнаа залаад явж байгаа юм чи өөр яах юм биш. Тэгэхээр заяахтай тоглосон байгаа. Тийм байна. За дунд үеэс хэр чинь бид нар чинь за Пүүж ахтай тоглож үзсэн тийм үү? Обш. Хийг шиг чинь. Манай энэ яг Тэгэхээр чи бүгд л Дунд тэгэл бүгд шүү. донд үуч юм уу яг бүгд үлээ. чи ơi. Хамгийн дээд үеийн ярьчаад Одоо одоо сайн амир тэгэл моках гэдэг идэж бүгд шүү. Уугаа шүү дээ. Одоо манай дунд юу уугаа. Уугаа ахтайгаас тоглож үзсэн. уугаа ах бас дунд руу дахин орж байгаа юм чинь. Угсаа хамаагүй эрт од болчихлоо. Сая Пүүж ах ерөөсөө байсан гэл ерөөсөө толгоонд нөгөө юу ячиж орчиж. Орцоо. Кодлогчиж. Хүлээж аваа. Тийм байна. Уучлаа. Уучлаа. Зүгээр шүү дээ. Гэтэ хараа чамаг байхгүй дугаар амар өдөртэйсэн шүү дээ. Тийм байгаас. Ямар ч хийх шилд байхгүй. Зөвлөө нэг эзгүй баал суудсан уугаар гэдэг шүү. Чөтлөгч. Ер нь гэхдээ баалаа бол шилэн үзүүн дээр чинь байгаа юм л шүү. Харин байгаа. Запас дөө. Болгоо чихэн дээр чинь амьсгалаад байж байгаа юм л шүү. Эргээд харахад дүггүй мөргөлдгөөр зогсож байгаа юм биш үү? Баалаа чи ер нь тав гээл аа. За манай хоёр одоо хамгийн бүр дурсамжтай одоо бүр тасархаа одоо олон аваргууд байгаа шүү дээ. Тэрнийх нь одоо хамгийн гоё аварга нь аль нэс амттай гэх юм одоо юу гэдэг бүр яг хүсэж авсан гэх юм уу. Мэдээж бүгдийг хүсчил байгаа юм л да. Тэр төрс чинь бас нэг онцгой аварга гэж байна. Тий. Онцгой гэдэг шиг. Яг анхны аварга угаасаа тодорхой 13 онд бол бас. Тэгээ сүүлд нэг ковид мовидын үеэр ингээл легонорууд ирдэг барьдаг ингэж байгаа сүүлд нөгөө нислэг байхгүй болоод легоноруудаа бүх багууд буцаасан шүү дээ. Тэгэл яг монголчуудаар бас нэг одоо 11 онд ч 10-аас 11 онд ч тэр Джепри Мэпри ч анх легонороор ирж исэн шүү дээ. Яг үнц нөгөө юу гээл Вильямс Лекс Кемарли тэд нар чи ирээл тэрнээс хойш ерөөсө Монголын дээдлийг ерөөсө дандаа легонорт явсан байгаа. Явж жагаад тэр ковидын 20 оны аврах тий 21 оны хөлөө 20 оных нь л та 19 сар үтдэг гэсэн юм чинь. Дараалал биш. Тэгээ 19 онд авраг авсан 20 онд дараа авраг авсан шүү дээ. 20 онд ч яг тэр ковидын үеэр ч гарангуудаа яг баг 10 жилийн дараа яг нэг хальт легонортой эхэлсэн ковид өслөөл ийм болж игээд энэ буцаагаад ийш тийш хүмүүсийг болоод Тэмүүжин MVP авдаг. тий тэгээд яг монголчуудаараа бас тоглоагүй бас нэг 10-аад жил Болж жоод яг монголчуудаараа яг тоглоод авраг авсан. Тэр авраг бол бас тухайн үед бас тийм байна тий. Тэр бас их онцлохоор ч юм уу тий 10 жил легонортой явж ирсэн аа. Легоноруудыг бас зарим багууд сайн легонор авчираад бас шийдэх юм шийдэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд яг легонор цэвэр монголчуудаараа тоглоод 10 жилийн дараа бас тэгэж Хүлгүүттэй үздэг лөө. тий хөлгүүтээ ер нь 3 пенальтад гуруулан дээр нь манах чи 13 онд ч пенальтсан 19 онд ч пенальтсан 20 онд ч пенальтсан 3 пенальт дээр хөлгүүдээр ер нь аврагын төлөөх гуруулан дээр нь манах хочж ирсэн. Гэтэ ер нь баг нөгөө нэг саях бол нэг өнцгчтэй. Яг нөгөө гардын өнцгөөс харахаар талаас харахаар надад л бол тэр 19 оны авраг амар гоё байсан баг гэж бодоод. Яг тэгэхээр 19 онд Женид ч нөө биш тэгэхэд урагцдээсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө ном дулгуурт орцсон байсан шүү дээ. Та ядчих чинь 3 хавцсан тий. Тэгсэн чинь 2 импорт нь явцдаг. Тий. Тэгэхэд тараа яраа юм шиг би хэлсэн байхгүй юу? За наадах чи өөй. Одоо бүр эвгүй шүү. Наадвал чи одоо яг танахыг янзлаад гараад ганц смүүхтэй янзлаад гараад ганц смүүхтэй үлдсэн. Тэгвэл манайх ч дайвшир эхэлж байгаа байхгүй юу? Чин заваас олдог уу?
Хүмүүс наяа явчлаа гэд. Одоо асуудалгүй. Тий, тэвэнгүүд чинь юу наа чи одоо харин Ямар юу наадвал чинь нэвтарч орж ирвэл бүр эвгүй шүүгээд яг тэрүүгээр гусуулаад Ганц смүхтүүдгээ янзалсан шүү дээ. тий тэгсэн чинь дараа нь финал дээр Giles нэмж орж ирээд Тэр чинь угаасаа яасан шүү дээ. Танахта тоглож байхад манайх чинь пүүж явах зөвшөөрөл тавьсан юм бэл. Нөө манай импортууд явчлаа. Гараад ирэх юм бол Леонор авчиж болох Ингэж болох уу гэдэг. Тэгэхээр дараа хэрвээ төв ургацаа үнэхээр хожоо гараад ирэх юм бол асуудал байхгүй аваа. Яа Тэгээ танаа ч нөө хэмээс Харрис Вест West хоёр тэр хоёроос шүү дээ. Түүхсэн тэр хийг ишгэлт бол амар түүхэндээ бол хамгийн амар хийг ишгэлтэй тий. амар гэхгүй байх. Бүх тоглолтууд дээр тэр хожин тоглолтууд дээр бол ер нь бол Тэр чинь хожоодсон уугаа шүү бол Вестиг бол бас л Янс. юус гэж нэг бол Харрис ноноогоо аваг, нэг бол Вест ноноогоо аваг гэлдэг. За Весттэй хэн зодтолт уугааг доор өгвөл дээ. Яа тэр смув ямар амар тоглосон бэ. Тэр амар шүү дээ. Ер нь дандаа шийдвэрлэх тоглосон л дээ. смүв чи ерөөс. Финал дээр чинь бүр Үнэхээр стат сайн. амар. Гэтэ би уугийн статыг санаад байдаг байхгүй. Уугаа нэг 30-аас бол буугаагүй. Яг манайхтайсэн цуврал дээр. Тэр үлрэлийн юу? Тий, тий. Тэр цуврал дээр хараа. Тэр цуврал дээр. Тий, наад чинь нөгөө нэг Тэр юм бэртлээс орж ирсэн шүү дээ. онооны самбар дээр нэг Нэг юм гойны юм уу? хитгэл оноотой хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд нэг нөхрийнх нь арай тэнцэн оноотой яваад иддэг гэсэн байхгүй. Би тэгэл амсгаа гэл. Та чинь 4-2-оос бариулаад мултарч биш 3-2-оос 3-2-оос 1-ээс илүү 3-1-ээс илүү 3-1-ээс 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 хоёр дахь лиг тоглож ирсэн юм уу? хоёр дахь нэг ишгэлтэн дөнгөж хоёр дахь нэг ишгэлтэн. Ямар спорт яа тий. тэр 3-1 болсон байхад тэр яг оройны тоглолттой гэж яах Чензо тэгдэг хөөх. Стори байдаг хөөх. Тэгж өмнөх жил нөгөө нэг арангаа дээр яг авраг авчихсан яг тэр өдөр нь яг таарж нөгөө сторийн өмнөх жилийнх нь сторийн гарч ирээд. меморын гарч Биш ирдэг. шин. Чи буруу ярьж байна. Им баггүй. Би залруулчих. За. Яг өмнөх жилийн плей-оффын зургал дээр манайх устсан шүү дээ. Танаас Тэгсэн. 18 онд. А тэр нь тэгсэн чинь Яг сторон яг тэр өдрийнх нь сторийн тэгсэн чинь түрүү жилийн энэ өдөр бас янзлж хожиж ижээ ухааны гарч хожиж ижээ гээд нөгөө сторогоо гусдаг байхгүй. Тийм ээ. Тэгсэн чинь тийм байна. тээ хий Тэгээд гэхгүй. багийн head coach нь тэгээд за өнөөдөр хэдүүлээ бараг баяраа Асуудалгүй. тэмдэглэх юм байна. Ухааны юм баг бичсэн байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр тамирчны сэтгүүл тушаал өөрөлдсөн шүү дээ. Тийм. Яа энэ батараа хийх шигцэн ингээд ярьж явах тэгэл тэр чин тамирчдын те 1000 одоо амбок тийм биз дээ 3-1-ээс одоо бид нар бас хайрцаг гэж бодож байгаа ч гэсэндээ тэр чинь ийшээ чинь Таваа нэг олцоо, тий. мессеж явчихж байгаа юм. Тэрэн дээр зүгээр Нэрээ нэг гандагаар хоцсон дууссан дооч байсан бол бас эвгүй байхгүй те. Тэгэл юм гэдэг тэгэл цаанаасаа тэгэл чиртаал ах юм да тэгт. Харт. West яах нэг тийм амар тесрэлтгүй болохоор жоохон барилттай байвал болооддаг. Тэр чинь тэгээд шууд манайх чинь тэгээд гарч ирээд финалд гарч ирээд Зунгаар л да. Сони хөдөлгөөнтэй тий. Яг нэг юм тий. огцом юм байхгүй. Тэгэн гуталж байгаа хас дээр гараад ирсэн чи West бүм. Хөөс та. Манайх чинь 2-0 болсон билүү? Тэгсэн Тэгээ шүү. 2-0 болсон. Үу алуулсан шүү дээ West бүм чи. 2-0 болсон байж байгаа 3 дараа гусаагүй юу? Тий. Тэгээд 3 болоод нэг гусуулаа 3 болонготоо додоод толд гардаг байхгүй. Би бол гэхдээ ер нь бол сагсан бөмбөгийн үзэгчтэй хөвч гэсэндээ хамгийн гоё финал нь бас тэр байсан баг гэж бодож байна. Ягаад тэгэхээр тухайн цаг моментонд дандаа ийм ривал гэж яригддаг байсан хоёр баг байхгүй. Одоо жишээлбэл магадгүй дахиад төв урууц гардыг хожоод 2 жилд нь хожиж гарч ирээд дахиад төв урууц хасаад ривал болсон бол үзэгчтэй хувьд бол жоохон онцгой байхгүй юу ер нь. Тэр гэхдээ амар өстэй гадаа мадаа тэр. Тэгэнгүүт чинь тэр тайцсан юм биш үү? Тий. тэгэл одоо бараг тэгээд ер нь ривал гэдэг бараг тэгэл баталсан шүү дээ тэр 7 тоглолтоор. Миний хувьд бол гардийн хамгийн гоё түрүү гэх юм бол тэр 13 оны нэг Их яах юм уу? нөгөө хэн блэ нөгөө өндөр чинь Джонс нөгөөд өндөр чинь блэ? Үз. Вүз. Тий. Яг тэр нөгөө дуусаал нөгөө нэг евро баретер явж хаалт хийдэг шин тий. Тий. Яг тэр жилийн чинь тэр бол өстой над ихгүй. Анхны авралтай. Тэр бол өстой гоё. Тэр чинь яг угаасаа нөгөө нэг ах чинь баг үсэхтэл хамгийн Яг тэр багийн чинь анхны яг авраг واخгүй. Sprite League бид чинь Sprite League хийсэн юм чи. Тэр ерөөсөө л яг шат дараалаараа явсаар байгаад ерөөсөө бүдрээгүй. Тэрний анхны авраг харин тэргээр айгу би өрсөлдөгч мөртлөөс ингээ авраг баярлаад байгаа байхгүй. Би тэн дээр их ах юмнаас л амар баярлжсэн. Манай ах чинь нөгөө нэг
Би болдог өмнөөс л байж. Авраггүйсэн шүү дээ. Тэг их ах тэр жил авраг аваагүй л аюул авраггүй тэгээ зодог тайлгана шүү. Гэл бодохоор чинь тийм боос. Их ах авраг авахгүй байна гэхэр чи жоохон онцгой шүү дээ ер нь. Тэгэхээр бас юм Яаж ч Тэгэхээр бас хэр баргийн бас Дуртаан, тий бас амархан авраг аваад идэг юу ч бас Авраг аваагүй зөндөө хүмүүс шүү дээ. Сая тэр All Star дээр ярьслах хийгээ явж хахад бас хийг ших гээл. Хитэ авраг авлаа гэж асуух. За яг хитэ авраг авлаа гэд асуучлаа. А биш Slam Dunk-ийн хитэ авраг үлээ гэж асууцсан. Тий. Яг тэр чи яг ам дээр яг хитэ авраг үлээ гэж гарч ирэхгээс Slam Dunk-ийн болгож гинт санаад яа яасан. Игүш. За манай тэр яг уу. Одоо чин энэ жил одоо сүүлийн жил болцсон гэж зарлцсан байгаад дитг. Уул нь бол болоог байгаад дитг. Яа итаа та хоёрыг. энэ чирээс юу штэ. Яг бол бие организм энтрийг харахаар ингээд багтуудаа ингээд байж байгаа байдал нь харахаар дахиад Баймаар юм шиг тий. яах хэвтэй. Энэ асуудлыг одоо яаж шийдэж өгөх юм бэ тийм үст. Хүрэлцэх вэ? Яг боловсролгүй. Яг бол найзуудын хувьд бол яг ингээд гоё ингээд дахиад нэг жил тоглолцоосоо ч бодохоор байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэгэнд одоо миний хоёр найз одоо болныг шийдвэрээ гаргацсан байгаад идэг. Тэгэхээр одоо тэр шийдвэрийг бол бид нар бол үзэгчд бол хүндлэн. Тэгэхээр одоо энэчлийн тоглолтууд одоо хаалтын ажиллагааг яаж төлөвлөж гин ер нь. Яг бол тийм төлөвлөсөн юм хөө. Одоо нэг дүүнер хэлээд байгаа штэ. Хоёр ах чи анх орж ирэхтэл за одоо нэг ганц 16 тоглоод боллоо даа л гэжсэн хэдэн жил болж байна тий. болсон уу? Тэнгууд нэг бас нэг амар хүлээлттэй сайн бүрэлдэхүүнтэй л байгаад байгаа ш жил болгон тий. Тэнгууд л амжилт яаж чадахгүй фейлдэх асуудал байна. Тэгэд чи нодлон журчнанч тийм яриа гараад дотроо ботсон мэс. За нэг ингэж бол болчин даа нэг хвтээх ингээл. Тэгэл энэ жил чинь за одоо яасан ч байсан байл дөө. Тэгэл та хэдсэн өөртөө тамирчин юмс ойлгож байгаа шүү дээ. Илүү их хөдөлмөрлөхтэй өөртөө. Харин тийм. Тэр нь аюу хэцүү байхгүй юу? Хөл гаараа өвдөн тэгэл тэр чинь хүн болгонд хилээд ах хэцүү те. Чимээгөө дотроо л тэгэл яа бэлтгэл бодоол хийхгүй байх хэцүү. тийм шүү дээ. Баг хамт олон дүүнер хараад байна. Дүүнертаа үлгэрлэх манлайлах хэвээр хүмүүс наагаад идэг те. яг тэр үүднээс тэгэл дотроо тэр чинь чимээгөө те. За угаасаа нэг юм ярьдаг ч юм биш нэг чатгаараа ингээд бэлтгэл хийгээд нэг бэлтгэл таслахгүй нэг илүү гүйчи те. Нэг илүү төмөр өгчээ гэдэг үднэс л тэгэл одоо тэр ачааллаа бас даахгүй болчих яг үүндээ. Одоо нэг Эргээд амар чалаад байна тэр чинь. зодод тайлгч байгаа гээд нөгөө юу яснаас хойш одоо сүүлийн тойрог дээр гой багууд гой хүндэтгэл үзүүлж чинь те. Тэр бол биднэрт бол үнэхээр гоё харагдаж байгаа. Биднэрт одоо сагсан бүс сонирхож байгаа хүмүүст бол аюу гоё хүндэлж чинь те. Үнэхээр хүндлэгдэхээр угаасаа тийм хэмжээний мундаг найзууд миний найзууд бол тэгээд хоёр найз бол нэрээ үнэхээр яа Тэгээд болно гэж бодохоор яалтчгүй цаанаасаа л нэг бүр нэг яалтчгүй нөө хөл гарч байгаа. Одоо тэгэл энэ UG дээр одоо тэгэл энэ Том Санчер энэ төрөө цаашид Уулзгаараа за яаж вэ хөл гаргаагүй дандаа л Гинтийн мэдээ Гэхдээ харин ингээд энэ тэгээд энэ хүмүүсийн ярьж байгаагаар бол яг зүгээр ингээд харах өнцгөр бас болоогүй ч гэдэг юм уу ингэнч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд бас хүмүүс тэгэл одоо яалтчгүй хөл гарч одоо бас тэгэл болохгүй л тэгэл хэлж байгаа шүү. угаасаа хэлсэн бол тэгэл дуусан шүү дээ. Нэг өдөр тэгэхэр чинь тэгээд. Гэтэ багш бас амар үг хэлж байгаа юм л да. Багш юу нээс ярьдэн шүү дээ. Яаж юм хөлт. Танах энэ аль хавьд явж байна. Цаадуултайгаа холбогдож байна уу? Цаадууд нь яг нэг худалдаа муушуу санчир гэдэг л. Ойр энэ муушууг хөлн ингэсэн бас ингээд санчир бас ингээд тийм ингэж юм тэгж яриад. Таны харин залхаар уцаа авахгүй гэсэн шүү багш баяраа та хоёрыг. тэгэл сүүлийн багштай Ямар баяраа. Мистер байна. Ямар Сэрэ. ямар сэрэ Мэдхгүй. Дусын Ямар ч гэсэн ингээд гэж. багш яриад яаж энэ вэ? Зэрлээ баяраа энэ хоёр. чи гэдэг 24 оны юм яриад Үгүй харин юу 25 оны уцаа авахгүй баярын байгаа шүү дээ. Ер нь уцаа авахгүй нэгэд байгаа шүү. Окей Тэгээд за багш ингээ яриад ингээд ингэсэн. Үгүй одоо чи ч одоо энэ жил болно те багш. Тэгээд нэг хөө ер нь нэг юм ид сайхын залуу үе шиг те. Мак шорт ингээд гоё ингээд зогтөг залуу ид ингээд бас саагаж явах шиг мак шорт жохгүй болоод тэгээд нэг жоохон хөдөлгөөн андшгүй тэгээд ялгараад ирдэ штэ. Хүн ер нь тэрийг өөрөө мэддэггүй юм аа. Одоо тэгээд энэ жил тэгээд
ер нь яасан ч бараг зөв шүү те багш нэг бас Мак Шорт бас үнд нэг бас нэг ингээд бие дэвтэй яг залуу гэх шиг бас ингээд Тэгтээ бол гой зохиод байгаа шүү. яг хөө тэгээд нэг ийм хөдөлгөөн юу бас нэг иймэрхүү юу байд яг хүмүүс тэгээ зарим нь тэрийг мэдгүй тэгээд тэглэн инглээ угсаал багшиг мэдж байгаа шүү дээ. Тиймэрхүү байдлаар багшаас холбогдоол байгаа. Тийм учраас наадхан дээр чи юу? Тийм учраас багшийн утас муцыг залуу хаад авчичаарай тэр сэрээ тэлээрээ. Тэгээ ямар сэрээ? Наадхан дээр чи гэж тий. наадхан дээр чи гэдэг байхгүй юу? Багш орой ингэж хэлсэн байлээ мэлээ гэ би хэлэхгүй. Тэгсэн чинь наа чин сонсож байсан тэг чинь өө би тэгвэл яг багшийн тэр шаардлага яг хангаал тайлсан юм байна гэдэг. Тэгтээ бас амар юм бодохоор хэлж байгаа үстэй тий. Хувцсандаа. Тэгвэл бол тэр чинь яг болдоод тэр чинь намар хэлсэн байгаа байхгүй. Заас нэрээ ч бас тийм юм байна да гэж боддгоо юм л. Би ч хэлж бит чи за тайлбар хамтал тайлна. Хоёул бас авраг авчвал тайлчих гэдэг бодлоо 20 оноос авраг авчвал тайл 20 оны дараа авраг авчвал хоёул амжилт авчвал тайлчих гэж бодлоо явуулсан. Тэгээ тэгээ бас нэг амжилт гаргачих марч бас нэг хэрэг болчмоор ч юм шиг санагдал. Тэгээд явсаар бол одоо өдийгөрөл энэ жил ямар нэг амжилт гаргасан ч гараагүй ч ямар ч гэсэн энэ жилдээ тэгээд болио л гэдэг шийдвэр гаргачаал. Тэгэл багш хэлсэн хүн авраа нэг хөө юм байдсан шүү. Тэгээд гоо багш гэсэн чинь одоо тийм үү гэл. Тэр чинь бас тэрийг бас нэг хальт яриад зурсан яриад мөрчсэн. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч хайртай бүхнээ хамгаал. Цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн дээдэш. Хамтран ажиллагч Todd Gilles TJ Sport. Ryan Book байна уу? Ноо байлгүй хаа. За ингэж байгаа. За, аль өстэй гоё авнаа. Хоёр найзгаа өстэй. Тэр сүүлийн нэг хүмүүс авахгүй. Одоо өнөөдөр өстэй аваадах юм өстэй. Алаа. Өөрсдөө зогсож байгаа юм да. Одоо зогсож байгаа өстэй. Юм манай. За ингэж байгаа. За болдоос эхэлнэ. Йоо. Нэрмэр. Йоо. Яа. Йоо. Чигра. За. Арцаар. Цэврэн огшийн ял шүү. Шилдэгч болдоо. Центр тоглогч байсан гэвэл итгэхэд хэцүү одоо. Галзуу эмоцтой ховор тоглогч багаас эргэхтэй мастер. 3-аас зоочход буудаж гарна саксны талбайн гангстер. Амар. За уугаа гэх ингэж байгаа. Мотор наалдгүй чанарын хэмжүүр хөтөл дарахны ууга. Монголын саксны үндэсний баялагийг хоёр хөлөндөө нууга. Дундын шидэлтээр оноогоо явуулах нь фэнүүдэд хит гоё. Дураараа дөргөн онооны самбар дээр өсөлт нь баг биткойн. Энэ нэр яаж ингэж гоё зохиодог байна нэр. Ай жоо Нууц цагаас гарч ирээд байгаа юм шүү. Тэ. Вэн. Одоо энэ бүх раймаар гоё дуу их гэж байгаа ер нь бол. Бид гурав. Бид хоёр битбокс хийсэн тийм. Гэхдээ бид хоёр хаяа зарим нэг бас аав штэ. Энэ 19 дугаарын өмнө бит хоёр битбокс хийж сурна гэж байж байгаа. Одоо өнөөдөр 20 дахь дугаар нь бит хоёр битбокс хийж сурна гэж байж байгаа. За тэгээд орцсон 20 дахь дугаарын маань ивент тэгч спорт унда Powerade. За мөн ивент тэгчээр хайртай бүхнээ хамгаал цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. За тэгээд мөн ивент тэгчээр оюуныг гэрэлтүүлэн дийдиш. Хамтран ажиллагчаар Todd Gilles зураатай TG брэнд ажиллаж байна. Бүгд нь таларлаа. Бүгд баярлалаа. За одоо тэгээ яах чинь? Би нэр нэг асуулт асууж ирсэн юм. За. Нөгөө нэг болдогийн юуны позишны одоо байрлалын шилжилтийн талаар ер нь төв байсан шүү дээ. Тэгж жагаад яг хизэнээс чи өөрөө ингээд шидмэр санагдаад шидэд эхэлсэн үү? Эсвэл зүгээр багш чи одоо нэг жоохон урагшаа ороо шид тэ одоо нэг шидж мэддэг Ер нь пүүшлээд байсан уу? Цэрэг огч ерөөсөө яг за ингэж шидэ гэдэг ер нь одоо саксны одоо тий юм хөдөлгөөнчд бүх юмыг л ер нь анх бүх юмыг ингэ зааж манай зэрлэг чинь хөлөө хойно тавьж төгтөг байлаа шүү дээ. Доо бүгөө ингэ тэгэл тэрийг засах юм уу тий одоо тэр пүүдэгийн тэр дундын залтай шийдэлт шүү дээ. Пүүдэ бүр шидэх тусмаа доошоо сууна. Тэгэл за орох гээд байна да гэхтэл тап гэл халз дэшээс одоо тэр мэр багш чи ерөөсөө за ингэж шид ингэж багш ерөөсөө яг ер нь бол ерөөсөө бүх юмыг зааж өгөөд тэгээд цогоо ах дээр очиод цогоо ах бол бэлтгэлийг бол үнэхээр хийлэгдэг.
За шийдвүлээл өглөө гэрээс очиж аваад ордон дээр авчаад хүүхдээ орсон дээр хүүхдээ өгч өгтөө 2 3 хүүхдээ ордон дээр өглөө 6 7 үед авчиж орхиол шийдвүлт хийлгүүлээл. Тэгэл 1000 шийдвүлнэ. Хүүхдүүд бөмбөг авах. Тэгэл нэг 1000 шидэд ирэхээр нэг эн чинь бас чилээ шүү дээ. Тэгээ сүултээ ингээл хаа. Тэгээ ваа гэл ингээл тэгээ нэг багш цаа ингээд шид тохоогоо битэж байгаа мөрөө яг эдрийг ерөөсөө тааза битийн чээж битийн гэсэн тий. Өвдгөө ингэсэн бол чээж төрүүлж битийн ингэж гэдэг юм. Тэгэл энэ төр юмнууд чи ерөнхий юмнууд ингээл. Тэгэл яг ингээд тэгэл багш чи яг өсрөө шитгэд ер нь бол яг л байран дээрээ. Яг ингээд тэр богинохон зан энэ багш тэгээд байна. Манай багш ярина уус санаа нэг шүү дээ. Багш бас бид нар яг оюутан болоод ирэх чинь багш юм залт малтсан. Хөдөлгөөн хийгээд хийдэг. Тэгснэ ингэжсэн татапгүй ингэ татч матаа санаа нэг юм шүү дээ. Бахлаанаа. Яа, нэдэн дарагдчих шүү. Багш яг тэгш. Тэгээ ингэ яг ингэ шидтэй даа яг байран дээр ингэ. Тэгээ тэнд чап гэл дуурдсан шүү дээ багш. Тэгээд багш чинь яг тэгжлээ яг хоо тэгээд сүүлд цогоох чи яг шгшэл дээр очиод бэлтгэл сургалт хийлгээл ингээл яах. Бэлтгэлийг бол тэгэл цогоох хэлсэн багш хэлсэн мэдээж шин тэгэл өөрөө бодоол за ингэж ийм үед өсөрч идэн ийм үед өсөрөхгүй шидэн ийм цаг дуусч байгаа үед бол өндөр өсөрч идэн хүн ингэж ирж байвал ийм богинохон цаанд амжиж хурдан шидэн ч гэдэм те. Эсвэл хүн амж хурал ингэ шидэн ч гэдэг. Тэр яг тэгэл өөрөө тухайн үед тооцоолол тэгэл шийдэлтрүүл тэгэл сүлд шилжсэн шүү дээ. Одоо ч бүр амар боллоо доо сүүлийн жилийн тавбад дээр нэг хөтөмөртэй хэрэг болоо гарахгүй одоо гарахаасаа гарахгүй нэх байна дөө. Гэхдээ одоо яг юу шүү дээ энэ чинь ингээд нэг юм зориг واخгүй. Ер нь бол яг позишн өөрчлөн гэдэг чинь тий. За тэгээд ингээ шидэх гээд ингээ эхэлсэн чинь сүүлдээ доорч юу шидэлч юу тий. Энэ төр болчих эрсэл байгаа واخгүй тий. Тэр чинь бас тэгэнгүүт чинь нөгөө багш би яамсан хэлж яахгүй. Цэврээ болдоо хоёрыг та яаж юм бол би наа хоёрыг чинь угаасаа бүр нас жороо хахаад чахгүй мэдэн шүү дээ. Өсөртөө хачин хоёр юм ирээ надад хожигдоод явдаг гэсэн чинь сүүл наач хоёр чинь бүр ингээ дийлтгээ ойлцсон. Та яаж энэ хоёрыг ингээ жоохон багш хил амын сугалт гал жоохон тэхгүй. Тэгсэн чинь багш тэгчих шүү дээ. Миний хүн амт юм болгоно гэж юу ах вэ? Наадвал ч өөрснөө ингээл хичээсээр агаал тэгэл гайгүй болсон юм байлгүй. За яг би нэг ганц хоёр хэрэгтэй юм хэлсэн байж магадгүй. Гэцээс ганц хоёр багш хамгийн гол нь хүний толгойд ерөөс амар гэдэг. Тоглохын тулд яах ёстой? Бэлтгэл сайн хийх ёстой. Үндсэн 5 дахь тэхийн тулд бусдаасаа илүү хөдөлмөрлөх ёстой. Чадахгүй бол замын цав, чадахгүй бол тэгээ үзэгчдийн дунд ингээ сайхан хаалган болгоод ташаал ингээд үзэж өрөө. Таавараа дуртай тэгээ сонирхлоороо өгөөд үзэж хараа яваал гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр чин за би үнэхээр хүнээр хилүүлдэг чи хурдангүйгээ чи одоо 100 сүнэгээ чаш гэдэг юм тэгж хэлэх шаардлагагүй хүн өөрөө өсөж одоо тийм хөдөлмөрлөх тийм юу болж байгаа хэрэг. Одоо энэ манай сүүлийн дасгалжуулагч одоо чи дасгалжуулагч болж байгаа. Гэтэ ер нь би бас ингээд яаж байгаа хүмүүсийг ер нь дэгдэн шүү дээ. Ижлээ мэжлэх гэсэн бэлдэн шүү дээ. Чиний багштай очиод нэг нөгөө урд нь манай дээр ингээд нөгөө тэр ихэсэж байгаа. Чиний багштай очиод нэг жоохон юм яриа сонсвол багш их гоё юм яриа шүү. Чиний очичоорой гэдэг. Ёсол зичи бас очиж байсан л гэж хэл. Ер нь одоо дасгалжуулагч гэдэг ажлыг одоо мэдхгүй сүүлийн үед одоо тэгэл хэн дуртай нөө би лигийг дасгалжуулна би тэгнэ. Зарим хүмүүс одоо 10 жилийн хүүхэд ч те ажиллаж үзээгүй хүүхдэд бөмбөг залахыг ч юм уу те тийм хийгээгүйчд тэгин ингэн гээд тэгэл нэг онол өөрөө практик хоёр ч өөрөө нэг эдийн орчуулчаал одоо нэмби амар юм яриад буруус ойлцал эднийхээ юм би зарим энэ зөв яг бодит амьдрал дээр мэдгүй миний хувийн бодол гэх зарим энэ тайлбарлагч нар бас нэг жоохон мэдгүй Америкийн сакснаас илүү дасгалжуулагч багийн дасгалжуулалтаас илүү бас тайлбар хийгээд байгаа юм шиг харагддаг шүү дээ. Бодоо судалдаг л байлгүй дээ. Тэднээс илүү судалдаг байлгүй дээ. Тэгээд орон гал паа юм тэгэхгүй бол моолж байгаа шүү дээ. Яг нөгөө бодит байдлыг л хийж байгаа. Яг нөгөө өөртөө яг тоглож үзээгүй хүмүүс яг нөгөө дасгалжуулагч яг ийм үед ингэх ёстой байдгийн ингэсэн бол ингэх байсан энэ төр гээд дангууд яг бидэрт болохоор амар нөгөө нэг тэр нь наалтахгүй байхгүй. Зүгээр яг сакс зүгээр л үзэгч бол нэрэл их ёстой юм байна гэж ойлгож аналист гэдэг хүмүүс чинь тий. Тоглож байгаа хүн тоглож байсан хүн дасгалжуулагч их
тоглохгүй аналист хийдэг хүн дасгалжуулагч их хоёроо бас ялгаатай баг шүү. Талсаар ялгаатай баг шүү. Тэр талбай дээр өөрөө яг тийм моментод тийм азартанд орж үзээгүй баг. Тоглогч хийж байгаагүй дасгалжуулагч бас тийм байх магадaltaй. За гиснээс манай хоёр одоо зодод тайлаад яах гэж байна. Багийнхаа арын албанд шилжээд одоо юу гэдгийг Дасгалжуулагч хийх юм уу? Багтаага одоо биш дасгалжуулагч биш ерөнхийдөө нэг багийн нэг байж идэг нэг ах нар байдаг шүү дээ тий. Багтаага ингээд цуг явж зөвлөгөө өгдөг тий. Зөвлөгч нар ч гэдэг юм уу тий. Тим юм руу шилжих юм уу? Эсвэл бүр одоо төр ингээд сагсаа ингээд жоох ингээд тэр одоо подкаст хийх юм уу? яах юм бэ? Ерөнхийдөө л яг юу штэ манайч одоо энэ жил нэрээ солилцлоо тий. Nights болсон, Visage Nights болсон. Тэгээд бас клубын систем шилжээд одоо дараагийн зорилго бол бас нэг Азда тоглох зорилготой. Тэгээд жоохон хүүхдүүд бас бэлдэж гин өсвөрийн бас багтаа болцсон. Гээ ер нь цааш бас Nights гэх өсрөн байгаа юм уу? Тэ одоо юу 16 Коучлиг даврын төлөө үзэж ижлээ шүү дээ тий. Шалгарсан байлаа шүү дээ. Тийм хүүхдүүд бас Коучлиг. ижлээ хийж. Аа. тэгэхээр бас яг тийм нэг шийтсэн юм бол бас байхгүй тий. Одоогоор яг төлөвсөн байхгүй л юм тий. Өдөртлөгөө бас юу гэх нүү туслаад ингээд байгаа чи гэвэл тэр чинь бас юу бас сагснаас олдох хэцүү шүү дээ. Тэгэх юм бол чадах хэмжээгээр те юу хийж чадах юм. Дасгалжуулагч бол болохгүй л тийм мэдээж. Тэр чинь дасгалжуулагч болохгүй. Одоо гадуур зөндөө дасгалжуулагч байна шүү дээ. Тэр чинь бас хүн болгон хэцүү байхгүй. Хүмүүс асуудаг байхгүй те. Яасан багийнхаа дасгалжуулагч хийж гин үү? Одоо энэ дасгалжуулагч ингэ төрдөг байхгүй те цаанаасаа. Ер нь бол зөв шантрааж байгаа юм биш. Өөдөд цаараа сууж байгаа байхгүй тий. Тэрийг өөрөөсөө хамгийн гол нь бүр ингээд шаталтай явмаар. Тэгхгүйгээр шууд би тийм дасгалжуулагч болно. Би шгшээг Шууд тэнд очино. Би тэнд очино. Би тэр багийг өнгөн би тэрийг л ерөөсөн зарим хүмүүс ерөөс яг тийм байдалтай яваад биднийг ойлгохгүй. Одоо өөрөө үзэж байгаа бол тэрийг мэдж байгаа байлгүй. Энийг арай хатах хэлж юм санагдаад байна. Тэгээд ирэхээр яаж Монголын сакс өгч юм бэ тийм биз дээ. Багаас нь ажилдаг, хүүхдтэй ажилдаг, залуучуудтай ажилдаг, тэмцээн уралдаанд ордог. Тийм юм явах хэрэгтэй шүү дээ. Нэг ингэж асуу би ийм сурцсан мэдээ. Одоо би энэ багийг тасалж болно гэдэг бол бас хэцүү шүү. За тэгээд подкаст маань бас өндөрлөх тийш нэг ханд чинь. Тэгээ манай хоёр зочдтой нэг гарын бэлгийг хардуулах уу? Тэгээ гарын бэлгээс гадна одоо гарын бэлэг хардуулахаас өмнө бас манай хоёрын бас одоо 20 гаруй жил одоо сайхан өндөр түвшинд тоглолоо. Манай хоёр бас гоё үзэгчтэй гоё сэтгэлийнхаа үгийг хэлээд одоо тий. Эсвэл залуу дүүнэртэй зөвлөгөө ч юм уу. Сургамж одоо дүүнэртэй сургамж гэдэг ч юм уу нэг гоё. Сүүлийн микийг хоёрт үлдээ. Нэг нэвтрүүлэл дээр тэгээд миний хувьд бол юм шүү дээ. Одоо нэг багтаа тий. Өмнөхөө төлөө тууштай байхад ер нь болд юм даа л гэд тий. Хөдөлмөрлөө тууштай байж ижил амжилтанд хүрнэ. Дүүнэртэй багийнхаа дүүнэртэй энийг ч байн хэлдэг гэсэн тий. Мөнгө дөрөв болд юм уу тий. Нэг юмдаа тууштай байвал амжилт. Энэ чирээс миний ч юм уу битэрийн баримтлсан зарчим байхгүй тий. Өөр баг руу санал ирж исэн яваагүй мөнгөдөө цалинтай цалингүй зөндөө тоглож исэн тэгээд эргээд юу гэх юм бэ тий. Эргээд мууц юм байхгүй тий. Шимийн хүртээ сайхан л шүү дээ одоо нөгөө бүх юм л цагстай холбоотой тий. цалинтай цалингүй гэснээс сая нөгөө их ахын ярьслаг интерес сонссон. Тэгээд одоо цааш гэсэн хэлж явах шиг байна. Бид нар бол гаднаас нь харахад бол хизээж та нарыг амар л хангамжтай одоо тий тэр нэг бас нэг цаг үе байсан байлээ шүү дээ туулаа гарсан байлээ шүү дээ тий их ахын ярина сонсоход тэр чинь угаасаа яах вэ тэгэл ах бүх юмаа зориулсан тэгээд бизнес нь унж болсон тий. Тэгэхээр чин тэр хүнийг бас бодохгүй л болохгүй шүү дээ. Байхтай пул хийсэн хүн чинь тий. Байхгүйгээс бид нар ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бол нэрээ яг тэрийг сонссноос хойш бол нэрээ бүр жинхэнэ бүр хүндлэл шүү нэрээ гардийнханд бол нэрээ жинхэнэ миний шар ус босчин мэддэг олон жил одоо нэг юмд энэ хамгийн гол нь тууштай явсан. Энэ бол өөрөө сагсан бомбог. Дээрээс нэг багийн одоо сүүлийн 11 оноос шууд энэ баг дээр одоо 14 5 жил явж байна. Салаагүй тууштай. Тэгээ аль болох энэ багийг бутраахгүй аль болох бас Монголын сагсан чаддаараа ингээд нэг юм баг байдаг гэдгийг авч яваад дунд нь богомж уссан зөндөө асуудлууд байгаа. Тэгээ одооны залуучууд хүүхдүүд бэлтгэл сургалтаа сайн хийж те
багшийнхаа үгэнд орж бэлтгэл сургалтаа сайн хийгээл тэгэл одоо энэ Монголын сагсч одоо хизээ Японтой ингэж тоглодог. Одоо Гуам момыг хожоод юм цаашаа гэрэлгээтэй их сайхан болж байна. Тийм учраас хүүхэд зөвлөж бүгд бэлтгэл сургалтаа сайн гэдэг юмдаа тууштай үнэн шудрал байгаарай л гэж хэлээ. Энэ зөвшөөрлийг ашиглаад гоё цэрүү агштай гоё сэтгэлийг өгөөлөөч. За тэгээ. Ямар ч гэсэн энэ миний амьдрал бол угаасаа сагсан бөмбөгтэй ялчгүй холбоотой өдий зэрэгтэй одоо энэ сайхан найз нөхөд хамт олон тий энэ спортоор очиж өдий зэрэгтэй яваа маань одоо ханиж дөрөвхтэй гэр орон одоо бүх юм ингээл найз нөхөд энэ бүх юмыг надад өгсөн энэ бол ялчгүй манай багш юм бол ачгаа яваага багшаагаа бол би бол энэ хаач ер нь нэвтрүүл ондоо би энэ багшийг ярьдаг дөө багшаагаа хаач ярьж явна. Тэгээ багштай маш их баярлалаа. Хайртай шүү. Сар шүндээ сайхан шинэлээрэ багш аа. Яа. Жөнөлөөл нэ. Оо сар шин гэснээс манай энэ дугаар чинь сар шинээр цэцэгдэн шүү дээ. Яг сар шинийн өдөр. За сайхан Дээлтэй ирэх байсан шүү дээ. Ийм зурдаг дээр бижиг. За тэгээд бидний хамтран ажиллагч TG Sport, за ивент гэгч Oxygen-ийн гарын бэлгийг 2 найстай гардуулъя. Багийнхэнд нөхцөн юм шиг баг. Яа. За одоо бэлтгэл юун дээр хэрэглээ. TG Sport-ын гарын бэлгийг бас задлж үзэх болно ш. TG Sport, TG is the best гэж. Спешиал юм байгаа маач. Спешиал цамцрах юм байж магадгүй шүү. Яа. Бүлцтэй аваад. Залуухны зураг гарч ирчих та. Цаллуух нэг юм. Наашаар одоо би ерөөс надад чараг Хангаараа. оо хоёулаа шүү дээ Тань нөхөн. яа хошин шавын амби бой гэдэг шиг л ерөөсөө Амби боё агдуу доо ууга болдоо гэдэг. яа ингээ чи рэм руу орчлаа шүү Чи дээ бас одоо нэг Юу бодногаа? Чи нэг юу бодноо? би ч юм санааг нь өгчөж байгаа ингээд нэг ингээд гүүр болж дэмжих хэрэгтэй байхгүй юу ер нь Болоход нэгнийхээ нэрээр ч явж болно шүү дээ. Ер нь бол гэтээ бол рама наадах цуг дуу болгоо шүү За хамгийн гол нь чи юу штэ те. Одоо ингээд олон баг ингээд яатсан бол чи бас нэг санаа зовно штэ те. Тэгэхгүй нэг яг анх өөрөө байсан болохоор хүнээс хамаарал болчих нэ зодод тайлах нь. Тэр бас амар чухал юм санагдав. Тэрнээс одоо ингээд баг маг дээр ингээд очивол ингээд яасан бол үүрэг оройлгүй юм ингээд байгаад ахыг байлгаад ахыг ч хүсэхгүй шүү дээ. Ер нь хүмүүс Ингээл буцаад ингээл тэр л бас амар чухал юм ш. Тэгэл ер нь нөгөө нэг хилээд байгаа юм. Тууштай байх хэрэгтэй юм байна. үр шиг юм шүү дээ. Сайхан юмнаа. юм ч үнэнч байна гэдэг чинь л та за тэгээд за 20 дахь дугаар маань энэ төрөд өндөрлж байгаа тэгээ үзэн штэ. Мөн одоо яг урилга хүлээж авсан 2 найзтай маш их баярлалаа. Тэгээд Уурлаг үстэй. Уурлаг үстэй гэдэг. 2 найзтай бас маш их баярлалаа. зүгээр. Ийхүү 20 дахь дугаар маань өндөрлж байгаа үзэгчтэй дараа нь дугаар уулзлаа. Түр баяртай.